Одоо л хүмүүс сэтгэл зүйчийн талаар одоо их ярьж эхэлж байна те. Хүүхд сэтгэл зүйчтэй байх хэрэгтэй гэж би бас тухайн үед ингээл хүүхдийн байгууллагад ажилладаг байхдаа ингээл яриа л хэдэг байсан. Одоо л хүмүүс нэг гівэн сэрсэн юм шиг л одоо ингээл айгуу чухал хүн болгон л одоо хүүхд хамгааллын тухай хүүхдэд тайртай юм шиг юм яриад байна шүү дээ. Гэтэл ер нь энэ хүүхдийг хэн хамгаалах хэвээр түр хамгаалах хэвээр юм уу? Хэн хамгаалах хэвээр? Чи хүүхд төрүүлсэн бол чи хүүхдийнхаа тэр аюулгүй байдал тэр бүх зүйлийг эцэг хүн их хүн өөртөө хариуцах хэрэгтэй байна. Чин гэр бүлийн асуудал шүү дээ. Тийм биз? Түүнээс ш одоо юу гэдэг энэ тэнд аюул олон одоо юу гэдэг хүүхдийн асрамж барьснараа бид нар сайжрна гэсэн ойлголт биш байхгүй юу? Одоо тэр хүүхдийг үйлчлэгээний тэр ялангуяа тэр байх ёстой юу? Байх ёстой. Гэхдээ болж өгвөл элэг бүтэн гэр бүлэрээ л сайхан амьдрах ёстой биз дээ, тийм. Тэхийн тулд ухамсрын хүмүүсийн сэтгэл зүйг нь өөрчлөх ёстой. Соёнгийн гэрүүлэх ажил маш их олноор хийх ёстой. Сонсогч та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Онцгой нэгэн дуу хоолой мэдрэмжийг та бүхэнтэйгээ хуваалцахыг зорддог Хүүхдийн гэр подкастын маань оны анхны дугаар хүрэхэд бэлэн болжээ. Тэгээд нэвтрүүлгийн маань зочноор дуучин анх хоёр буюу артист Экул ах маань хүрэлцээрсэн байна. За 26 он хэр их хэрч хүчтэй мэдрэгдэж байна вэ таны хувьд? За ерөө төрөнд сонсогч нартаа одоо шинэ оны баярын мэнд хүргэе. Тэгээд мэдээж шинэ он гоё эхэлж байна. Тэгээд хамгийн анхны бас дугаарт орж байна. За би ер нь одоо баг сүүлийн баг 3 жил шахуу ер нь бол ердөөс огт нэвтрүүлэх төрдөөс оролцоогүй. Тэгээд бол маш их өнөөдөр бол гоё сэтгэл догтлож. Тэгээд дээрэс нөгөө хүүхэд ах насандаа энэ Монголын радио гэдгийг чинь сонсож бид нар чи өөрөө өссөн учраас хамгийн таатаагаар өнөөдөр бас урилгыг хүлээж авч сэтгэл догтлоо ирлээ. Та бүхэндээ баярын мэнд хүргэе. Баярлалаа. Тэгээд юун төрөнд бас урилгыг маань бас хүндтэйгээр хүлээн авч бас бид бүхний нэвтрүүлэгт оролцож байгаа талархаж байна. Мэдээж таны хувьд бол багасаа л дуу хөгжимд дуртай хүүхэд байсан байх. Ер нь FM-ийн сонсогч байсан тэр үеэс эхэлж хоёул яриагаа эхлүүлье гэж бодож байна. Ямар хамтлаг дуучид сонсдог байв? Ер нь FM хэрэг сонсдог байв? Захиа бичдэг байв уу? Мессеж бичдэг байв уу? Гэх мэтлээ. Гэхдээ одоо FM сонсож өсөөгөө одоо яг бидний үеийн залуучууд товрох гэж бодож байна. За миний хувьд бол яг 92 оноос ахуулаад ер нь дуу хөгжимд бол маш их дурлаж ирсэн. Тэгээд анхны нөгөө кассеттэй хөгжмөнөр манай ээж маань юм тухайн үед юм нэг гоё гэрэл нь хоёр талаасаа ингэж астдаг юм хөгжим авчиж ирээд. Тэгээд айгүй олон юм кассеттэй. Тэгээд тухайн үеийн одоо All for One, Ice Way гэл дуу хит болж илаа. Одоо Tony Braxton-ы Unbreak My Heart гэл дуу хит болж илаа тий. За тэгээд New Kids-тэй On the Block гэл хамтлаг гарч ирэл. За тэгэл хоошлол ердөөсөө тухайн үед чинь за яг Mariah Carey, Michael Jackson энэ ч юм бол яг тухайн үедээ бол 90 80-ад оны сүүлээр 90-ад оны ихэр бол өөрөө өөрсдөө тэд нар чинь ингээд төрсэн байсан. Яг борхтууд байгаа даа шүү дээ. Тэд нар чинь бол яг домгод байж. За тэгэл 96 оноос ахвал 95 оноос ахвал одоо Notorious B.I.G, Tupac те одоо жинхэнэ хипхоп урсгалч юм бол эрчимтэйгээр орж ирсэн. Тэгээ Ron DMC эдэргэл ер нь миний ингээд нэг сонсдог жанр бол ердөөс яг цэвэр яг юм pop стилийн дуунаа сонсдог байсан. Тэгээд 98 онд би яг санаж байна. Backstreet Boys хамтлагийн I Want It That Way гэдэг дуу. Яг хит болж ирсэн. 99 онд. 99 онд би нарлаг цусланд амарч байхад яг тухайн үед чи яг нөгөө би хөгжим аваад нөгөө цусланд амарцсан байсан. Тэгээд нөгөө яг тухайн үе нөгөө FM радиогийн тэр нарлаг цуслангаас тэр 107.5 билүү. За магадгүй баг л манай энэ радиода баг л хамгийн анхны тэр гадаад дууны юугаараа тэр дууг сонсч одоо яг хит болж ирсэн. Тэгэхээр бол яг чиний асууж байгаа асуулт бол миний хамгийн дуртай сэдв. Тэгээд FM сонсож өссөн. Дээрээс нь FM өөрөө хөдөлж ирсэн. Тэгээд би бол ер нь бол нэг 90-ад оны за нэг 80-ад оны сүүлээс ахуулаад ер нь нэг 2010-ад за нэг 15 хүн хүртэл ер нь бүх дууг ер нь мэдэн шүү. Billboard chart, UK chart те. За тэгэл ер нь тухайн үед одоо хит болж байсан MTV Music Awards одоо те Grammy Awards ч юм ер нь бүгдийн завсаргүй үздэг байсан. Тийм учраас бол хөгжим гэдэг бол хамгийн гайхалтай, хамгийн сонсох дуртай тэр дундаа бид бүхнийг хөгжимд хамгийн дуртай болгосон салбар бол яг харгүй одоо FM радио гэж би бол хэл. Бидний ингээд гой дуу хөгжим дөргөөгөөд амьдруулж яадаг тийм. Би таныг анх 2004 онд найрамдал цусланд өвлөн ээлжээр амарч байхдаа би таныг анх удаа хараад ямар амар бүжигч аах вэ гэж бодож байсан. Та тэгтээ яг дуунаасаа гадна бас бүжгэлдэг тий. Гэхдээ яг би ер нь юм штэ би баг багтаа угаасаа бүжигчин байсан.
4-р ангиас ахуулаад Small Davis гэх юм хамтлаг байгуулад Багнуурт одоо манай Даваасар ингээд ах байд. Тэгээд хамтлаг байгуулад Балжин нэмгээ багш дээр бүжиг гэж чуулга дээр бид нар чинь бүжигчнэр анхаарал. Тэгээд тухайн үе чи рэп чи яг нэг тухайн үед мод болж ирсэн үе те. Тэгээ би яг хамтлаг байгуулгаад өөрөө яг хамтлагийн ахлагч болоо бүжигчин болоод бүжиг өөрөө дэглээд тэгээ одод болох хүслэнгээс чинь би чинь 2 удаагийн шилдэг бүжигчин болсон шүү. Яг бүжигчний яг чиглэлээр. Тэгээ манай Багнуураас бол маш олон хамтлагууд оролцдог байсан. Ер нь бол бидний энэ залуучууд ер нь наваг тухайн үед бол амар бүжиглдэг байсан үл мэднэ. Дуучин болно гэж бол бодоагүй. Энэ бүжигчин хүн байна гэж. Гүг нөхдүүд бол ердөөсөө наваг анх бол ер нь энэ бүжигэрэл явна гэж бодчихсон аах. А дотроо бол би ер нь дуу дуулна та нар харж байгаарай гээл те. Дууга бэлдээл. Тэгэл ингэ байжсэн. Тэгэл хамгийн анхны нөгөө тайз, хамгийн анхны нөгөө талбар бол яг харахгүй бол найрамдал цусланы багш байгаа л тэгэл багшаасаа бүжиглж хүүхдүүдэд ингэ яаж байгаа л тэгэл нууцаар дуунуудаа бичээл тэгэл хамгийн анхны тайз чинь бол найрамдлын одоо зуны театрын тайз энэ байл шүү дээ. Тэгэхээр бол бүжиг бол тэр дундаа рэп бүжиг бол миний хувьд бол хамгийн их гоё дурсамжтай яг шилжилтийн үе чинь 100-ны одоо яг 100-ны шилжээд нэг баахан олон 100-ны нөгөө хүмүүс тодорсон шүү дээ. 100-ны манлаа, дуучин 100-ны манлаа одоо тэр бүх ингээл за тухайн үед бол одод болох хүсэл нь би яг тэр үед нөгөө бүжигчнэр бүжиглээд шилдэг бүжигч болж ирсэн байхгүй. Тэгээд тухайн үе юм бол одоо 100-ны манлаа одоо рэп чинь болж байна шүү дээ. Гэтэ бүжигчний карьераас дуучин руу шилжсэн артистууд бол олон байдаг. Тийм Монголд ч байна. Дэлхийд ч бас байна. Таны анхны албан ёсны дебют. Ариун заяа дуу бол яг тухайн цаг үед байсан бүх хүний одоо сэтгэл зүрхэнд ариун заяа гэдэг нэрийг хоногшуулан үлдээсэн байдаг. Мөн дээрээс нь Эккул гэдэг дуучныг одоо бид бүхэнд одоо яг тамгалсан байдаг. Энэ дууны тухай ярмаар байна. 2005 он шиг санагдаж байна. Тэгээ 2005 онд би найрамдлын багш байсан. Тэгээ тухайн үед би чинь бас нэг хөөрхөн одоо бас тухайн үеийн одоо залууч байсан. Тэгээ нэг хөөрхөн охинтой өргөдөг байсан. Тэгээ тухайн охин маань болохоор Японд сурдаг. Тэгээ тэр охинтой зориулаад би нэг яг үндсэн багш байж байхдаа би нэг дуу зохиосон. Тэгэл даранаа нэг хол байдаг учраас тэр нарна хүмүүсийг ойлгодог байхгүй тэр нарны гэрлэр гэдэг дуулаад байдаг те. Тэр нь болохоор амхандаа өөрхий нарны гэрлэр л тэр нэг хол руу очих гээд байгаа юм шүү гэн. Тэр дууныхаа үгээр Японд байгаа хүн байж таа. Японд байгаа хүн лүгэ те. Тийм учраас бол тэр бол миний хамгийн одоо бас яг нөгөө хүн чинь ялангуяа би бол өөрөө ер нь альва юм жоо тийм сэтгэлээсээ ер нь хандах дуртай ер нь бүх зүйлд. Ер нь ямар ч ажлыг хийсэн ямар ч зүйл ер нь альва юм ер нь хүн чин сэтгэлээсээ хийх юм бол тэр бол ямар нэгэн байдлаар амжилтанд хүрдэг гэж би боддог. Гэхдээ тэр дууг бол нэг хийт болох чи эсвэл нэг олон түн түгээх гэхээс илүүтэйгээр зүгээр л одоо хайртай болсон охиндоо зориулж л одоо тэр хүнд бэлэг болгож л хийсэн л дуул да. Тэгээд тэр нөгөө найрамд туслан дээр дуулаад тэгэл нөгөөх нь ингээл явандаа ингээл тарсаргаал тэгэл олон төрсэн юм дуу байдаг. Тэгээ миний хувьд бол хамгийн их гоё дурсамжтай тэгээд дээрээс нь их гоё сэтгэл хамгийн анхны уран бүтээл гэдэг утгаараа бол надад бол хамгийн хайртай л уран бүтээл маань. Би тэр үед яг одоо нэг утсан дээрээ блютуутээр ингээд татаж аваад сонсч байсан таны сонсогч байхгүй юу? Тэгээд миний анзаарсан зүгээр би асууж байгаа шүү. Тэр үед дуун хийт болцсон байж агаад хойноос нь клип цацагдсан уу? Тэгсэн шүү дээ. Тий. Тийм бах те. Нэг жил 2 жил байгаа те. Тэр чинь 2005 оны би явдал ярьж байгаа байхгүй. Одоос чинь 20 жилийн өмнөх явдал шүү дээ. Тийм байна. Тэр дуу зохиосон. 21 жилийн өмнөх. Тэгэхээр дууг зохиогоод тэгээд дараа нь явахтай нэг өөрхий бас жоохон нөгөө оюутан ч байсан. Тэгээд тухайн үед нэг бас боломж уулцсан өдр бол жоохон дарган байлаа шүү дээ. Одоо бас яг уран бүтээл хийгээд тэрийг чинь дүрсчүүлнэ, клипчүүлнэ гэдэг чинь бас тодорхой хэмжээний маш их зардал гаргадаг. Тэгээд миний хувьд бол ер нь ихэнх дууны үг ай тэгэл дээрэс нь одоо клипний зардал ч гэдэг юм ер нь бол хүннээс ер нь авч суудаа ер нь маш ховрох. Тэр утгаараа бол 2008 онд клипийг гаргасан. Харин нэлийн хойнд цацсан тийм. Тэр чинь 3 жилийн дараа гаргаж байгаа байхгүй юу. Тэгээд манай Nexstar гэх продакшн одоо манай Баяр Жаргал буюу Мада ах маань студ намайг менежерээр бас артистаар оруулаад тэгж яхад манай Жавха гэдэг манай нэг найз үтээр найрамдалд очиж жоод зургийг модон донд байдаг те. Тэр нэг задгаа театр дуулж муулж байгаа амир. Нэг тийм клип хийжлээ тий. Би яг сандаг байхгүй. Клип нь би ч бас дархнаас сонсоод байгаа байхгүй. Тэгээ тэр үед чинь одоо яг шууд нөө интернетээс шууд дууга апплод хийх боломж тухайд их зөвхөн л байсан миний хувьд бол. Тэгээд дууг нь би бүр зөндөө сонсцсон байгаад идэг. Клип нь амар хойно гарсан байхгүй. Тэгсэн.
Тэгээд яг ийм хүн байсан юм бэ ш. Тэгээд яг тэр үед ч одоо нөгөө дуу бол одоо чартаар, эфемер одоо бүх юмар л яваад байдаг. Та бол ингээд яг хэн дуулсан мэддэхгүй юм инсибилтэй байгаадсан ба штэ. Тийм болсон шүү те. Тэгээд тэр чинь нөгөө тухайн үед нөгөө яг тухайн үед чинь нөгөө одоо янз бүрийн нөгөө ийм нөгөө ямар чат үлээ нэг ингээд нэг дууны чат дуун чат үлээ ингээд хажууд нь мессеж бичээ нэг нөгөө гаргадаг. Манайд 350-аар мессежчээд 3 дуу захиалдаг байсан. Тийм үү. За яг тэргээр чи зүгээр тэгээ зарим үед чи өөрөө бас өөрөө усан шүү дээ. Өөрөө захиалж мөгөл бас клипи бас гаргах гэдэг шүү дээ чи тэ. Тэгэл бас тухайн үед бол яг тэгж л. Гэхдээ нөгөө анхны хөлбөрөөс жоохон өөр болгож гаргасан. Клипэн дээр. Тий, нэг дуугаа болвол. Тэгэхээр надад болохоор яг анхны хөлбөр нь илүү нөгөө хүмүүст хүрсэн гэдэг утгаараа бол илүү гоё жоохон нөгөө жоохон soft skill айгуу тийм зөөлөн юм гэж. Юу болохоор нөгөө хоёр дахь яг тэр клиптэй гаргасан хэсэг нь жоохон тугтаг гэдэг байхгүй нэг жоохон тийм нэг R&B стилийн маягийн юм оруулах гад тиймэрхүү болгоцсон байдаг. Тэгэхээр хүмүүс болохоор сонсохоор болохоор одоо анхных нь яг тэр гоё хөлбраар сонсъё гэж айгуу хүмүүс их санал тавьдээ. Би яг анхны хөлбөрт нь яг дуртай болсон төрлийн сонсогч юм шиг байна. Яг би бол яг тухайд утсан дээр спикер дээр нь тавиал сургууль руу алхацдаг. Бөөндөө тэр чинь бас ингээл зүгээрээ нийлээл ингээл дөр тавлаа алхаж байгаа шүү дээ. Бид нар чи яг сонсоол явж идэг байсан. Би ч юу н Ариун Зай гэдэг хүнийг юу н алдарсан одоо нөгөө Ариун Зай гэдэг нэртэй хүмүүсийг бол ер нь бол тэр дуугаараа бол нэлээд одоо алдаршуулсан л гэж боддоо шүү дээ. Тийм. Зулаа сараар холон гэдэг дуугаар хүмүүс үлдчихдэг шүү дээ. Заяа маяа дээр үгүй. Заяа гэл дуу чи их олон те. Тэгэл одоо өөр мөр оюун нана бүсгүй гэл ингээл юу ч Ариун Заяа гэхэр чи айгу сонирн байгаа шүү дээ. Яг тийм Ариун Заяа гэдэг тийм одоо тийм яг анхны одоо тохиолдлоор гарсан дуу бол гэж бодд юм л дээ. Та дууныхаа ая болон үгийг өөрөө бичсэн байгаа дээ шүү дээ. Тийм. Тэгэхээр яг энэ дуу зохиох одоо тэр арга барилыг яаж одоо судалж өөртөө нутагшуулж үлдээвэ? Мэдээж артист болгон өөр ингэсэн арга барилтай байдаг. Таны хувьд бол ингээд дууныхаа үгийг өөр хийсэн дуу уран бүтээлүүд бол зөндөө байдаг. Тийм. Яг нь ер нь бол миний уран бүтээлүүд бол дандаа ер нь ямар нэгэн байдлаар тухайн цаг үеийнхаа нэг юм дотоод өөрийнхөө нөгөө сэтгэлийн нөгөө за би нэг хүнд нэг сайн болцсон байлаа гэж бодоход магадгүй тийм те. За зөөлөө харгаа дууж гэхэд би жишээлбэл ээж аваа хоёрын тэр нөгөө хайр дурлалыг бодож хийсэн дууч гэдэг юм уу те. За инхри гээл дуу гингүүд чинь одоо тийм илүү нэг гоё тийм хайртай хүнд яг тийм алдамхан одоо тийм инхри хүнд зориулж хийсэн дууч гэдэг юм уу те. Ингээд ер нь гих мэтчлэн ингээд нэг тухайн үе өөрийнхөө тэр нэг юм тухайн үеийн нэг юм нэг юунаас айгүй хамаардаг байх гэж би боддتي. Ер нь миний ихэнх дуунууд. Тэгээд дуугаа болохоор яаж цохиодог вэ гэхлээр ер нь аялтын би ер нь өөрөө эхлээ аян орж ирдэг. Эхлээд айл. Одоо чи дөрөв анзаарсан би ингээд ер нь ингээд орж ирэхээс өмнө ингээд нэг аялал ингээд яваад ш ингээд өөрөө өөртөө ингээд аялал хоолгоо ингээд засаал ингээд тэг гих мэдчлэн ингээд аялал явж итэл ингээд нэг гоё юм ая ороод ирдэг байхгүй. Түүнээс би яг мэрэгжлийн одоо ингээд лавшин дээр суугаад ч юм уу нотор ч юм уу дуу зохиодог төрлийн юм бол биш л те. Эхлээд дотроо аялна. Эхлээд дотроосоо аялна. Тэгээд дараа нь болохоор софт юун дээр ийм бэлий хийсэн симплүүд одоо аянууд шүү дээ. Одоо манай татарын заяа өтөр болохоор жишээл манай заяа болохоор ингээд аяа хийждэг. Одоо нөгөө хөгжмөө гэсэн үг нэгсэн доо. Тэр хөгжмдөр нь би өөрөө ингээд нөгөө сонсож байгаа тэрэн дээр нь ингээд гайдлаад ингээд гаргаад тэгээ битүүр дараа нь үгээ бичдэг ч гэдэг юм уу те. Гэх мэтчлэнгээр ингээд уран бүтээлийн нөгөө зохиох арга барилын хувьд гэх юм бол миний хувьд бол тэгж зохиодог. Тийм. Процессинг тэгж явж байгаа. Тийм. Тэгээд одоо жишээлбэл тухайн үед чинь бол нөгөө утас маань бол нэг Sony Ericsson гэдэг юм утас үүдгсэн надад. Тэгээд вик дарчдаг. Тэгээд тэрэн дээр ингээд аялал. Тэгэл аялангуудаа. Тийм. Тэгэл нөгөөтэй рекорд хийчихэнгүүт нөгөөтгөө ингүүтээ жоохон сайжруулаад дахиж яг тэгэл хөгжмийн найруулагч дээр очивол за энийг ингээд би нэг ийм ая хийцэн баамаа та энэ дээр ингээд нэг гоё хөгжмийн гоё найруулгын хоёрыг ярилцж байгаа хийж гэдэг юм уу те. Тэгэхээр яг ер нь зөв юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь дуу болгон ямар нэгэн байдлаар одоо тухайн хүний бас өөрийн тэр нэг юм дотоод сэтгэл зүйтэй илүү холбоотой байт юм болов уу гэж боддیں۔ Тэгээд тэр утгаараа ч гэдэг юм одоо яг сэтгэлээс ингээд дотроосоо ингээд ийм нэг мэдрээд ийм хийцэн энэ уран бүтээл гэдэг чинь нэг ийм дуулахад хүртэл өөрөө ингээд нэг юм цаанаасаа ингээд нэг гоё хүрдэг баг. Эрчим энерги ингээд татруулж байдаг шүү дээ. Түүнээс биш ингээд одоо юу гэдэг нөгөө гоё дуулах гэдэг бол нэг ойлголт баг. Тэр дууг яаж одоо жишээлбэл яг энэ өөрийнхөө сэтгэл зүрхнээсээ яг тэр нэг хүн төрөх гэдэг шүү дээ. Одоо чамд би сонсуулах гэдэг байгаа байхгүй сонсогч нарт сонсуулах гэдэг байгаа учраас яг өөртөө тэр одоо байгаа тэр мэдрэмжийг
тэр сонсогчд яаж хүрэх вэ гэдэг бол эхлээд надаар дамжуулж гарч иж байгаа тэр дуу хоолой тэгээд тухайн сонсогчд хүрэх тэр мэдрэмж хоёр л магадгүй ингэж нэгдвэл уулзаад нэг юм болоод байна да. Тэгээ гой сонсоод ингээд нэг чинь нэг зүрх рүү ордог нэг юм байдаг шүү. Сонсоод ямар гоё яагаад ингэж гоё хэл дууг дуулж хахад үг хүртэл өөрөө ингээд нэг заримдаа ингээд нэг гоё энэ үгийг ямар гоё хэлсэн юм бэ ч гэдэг юм ингээд нэг мэдрэмж төрдөн штэ. Тэгээ тэр утгаараа бол би дуунуудаа бол ерөнхийдөө дандаа юм дотоодосоо ер нь зохиодог. Гэхдээ яг би удаа ганцхан тэг зохиогод байгаа юм биш л те. Ер нь зүр бүх ер нь магадгүй хөгжмийн зохиолч ая зохиогч нар тэг зохиодог байх гэж боддتي. Хоёлаа сая ярьж байгаад та нөө зөөлөн хайр гэдэг дууг аав ээжийнхээ одоо тэр хайр сэтгэлийг бодож бүтээсэн гэж байна шүү дээ. Инхригээд бас ярьлаа те. Инхри бол бүр нэг юм илүү юм цацсан мэдрэмжтэй дуу те. Яг нэг юм зүрх сэтгэлээ ингээд цацаад давлгаалуулаад нэг чиний хайрын дууны сэтгэл зүрхээ зориулна би гэдэг чинь яг нэг юм ташгарч штэ энэ чинь одоо ингэ нэгсэндээ би чамд ингээд хайртай штэ чи надтай гэрлээч л гэсэн ийм л одоо ийм одоо би чамд өмнөхөр хайртай л гэсэн ийм санаа. Зөөлөн хайр дуу болохоор чинь илүү жоохон ийм гонигтай дуу. Яг л нөгөө манай аав ч намайг 2 настай байхад бурхан болцсон юм. Тэгээ манай аавын ийм нэг гар бичмэл байдаг байхгүй өөрийнх нь ингээ гоё бичдэг ийм өөрөө их өдөр тутмынхаа амьдралын одоо нэг ингээд юугаа бичдэг. Намайг төрөхөд хүртэл ингээд хүү маань ингээд төрлөө ингээд баяртай байна гэл. Тэгээ манай ээжэд ямар их хайртай байсныг би нөгөө тэр нөгөө юунаас бичвэрээс жижигхэн ийм их нэг орс дэвтрийн нэг ийм нэг цаастай дэвтрнээс би тэр хүний миний ээжийг хайрлах тэр хайрыг эцгийнхээ одоо тэр одоо хоёр хүний тэр хайрыг мэдэрсэн байхгүй юу. Тэгээ би яг найрамдлалсанд багш байхдаа нэг орой ингээд шүн ингээд юм зүүдэн ингээд хайр яагаад юм зөөлөн юм бэ? Хацлын өмнө очихдоо чи үнэн ч үе чадах уу? Дурлал яагаад юм зөөлөн юм бэ? Дутуу хайрлсан хайр минь. Болдгсон бол чамаагаа би үрд хайрлахсан да гэсэн ийм нэг одоо эрэгтэй хүний нэг жоохон тийм харуулслын юм үг байхгүй юу? Би чамаагаа хайрламаар үүдэг. Даан ч ингээ би чамайг хайрлаж чадхаар ингээд явчлаа. Гэтэ чи би явцсан байсан ч гэсэн чи надад хайртай юу гэсэн санаа байхгүй. Надад хацлын өмнө очихдоо чи үнэн ч үе чадах уу гэдэг чинь амар тийм ер нь их тийм юу үг байхгүй те. Тэгээд аав ээж хоёрын тэр хамгийн их гоё хайрыг бодож тэр дууг зохиосон. Тэгээд тэр дуу маань бол миний хувьд бол хамгийн үнцэнтэй хамгийн хайртай дуу маань байдаг. Тэгээд би одоо аавынхаа одоо бас тэр сэтгэл зүрхийг манай аав ч өөр их тийм гоё урлагийн их гоё мэдрэмжтэй хүн байсан гэдгийг би хожим өөрөө ах トゥ нараас сонсч ирсэн. Тэгэд магадгүй аавынхаа тэр бас нэг хүсэж исэн хүслийг энэ дуугаар дамжуулаад хүргэсэн болов уу гэж боддتي. Яг тэр нөгөө нэг сэтгэлийг та өөрөө орноос нь бодож агуулга гаргасан байж шүү дээ. Яа энэ дууны бүр агуулгыг бүр таны хэлтэл би бол бүр мэдэхгүй л явж исэн байг. Тэгээ хайр ягаад ийм зөөлөн юм бэ гэдэг чинь хайр ягаад ийм хатуу юм бэ гэсэн санаа واخгүй. Ер нь бол тэ хагслын өмнө чи очихдоо үнэнч байж чадах уу гэж асууад. Дурлал ягаад ийм зөөлөн юм бэ? Дутуу хайрлсан хайр минь чамайгаа би үрд хайрлахсан гэдэг чинь ингээд нэг хүний өмнөөс нэг хүн ингээд яриад байгаа л ийм нөгөө хэлбэр. Тэгээд би энэ дуу одоо бичлэгэнд орохдоо айгүй их бодож айгүй ингээд дуулахад айгүй энгийн юм шиг ингээд үг нь өөрөө энгийн юм шиг мөртлөө яг ингээд дуулахад бас айгүй ийм хэцүү дуу. Ягаад гэвэл ийм дотроосоо л дуулах хэрэгтэй дуу гэж би боддتي. Миний хувьд бол яа. Таны хувьд найрамдлалцланд ажилласан байна шүү дээ. Би бол таныг тэгж боддیں۔ Хүүхдийн төлөө бас дуурдаг. Хүүхдүүдийн төлөө Монгол хүүхдийн эрүүл мэндийн төлөө бас хөдөлмөрлсөн артист гэж боддог байхгүй юу? Та ер нь яг одоо найрамдлалцлангаас одоо ажлын гараа эхэлсэн байна шүү дээ. Ингээд холбогдчихвоо эсвэл үнэхээр одоо энэ яг бидний нийгэмд бас хэрэгцээтэй байгаа дуурах хэвээр нэг өнцөг талбар байгаа дээ нөө та юу гэж харж байна? Одоо би өөрөө багш хүний одоо өөр удамлалтаа манай өвөө эмээ хоёр багш. Тэгэхээр чин тэр сургууль хүмүүжлэх тэр нэг бас нэг тэр нөгөө юу надад бас байна л гэсэн үг. Тэгэхээр би өөрөө оюутан цагаас ахуулаад найрамдлалын багш байж байгаа. Дараа нь би Орос сургуульд нийгмийн ажилтан багш хийжсэн. Дараа нь ингээл оюутан авах одоо
их сургуульд ч юм уу ажиллаж байсан те. Тэгээ ер нь миний ингээд бодоод тахаар ингээд хүүхэд наснасаа ахуулаад яг одоо хүртэл дандаа хүүхэдтэй холбоотой байдаг. Одоо бүх хүүхдийн байгууллагууд хүүхэд багтаа ч гэсэн өөрөө нийгмийн идэвхтэй маш олон юм нөгөө нийгмийн ажилд идэвхтэй оролцдог. Одоо сайн дурын гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ яагаад ингэх ёстой вэ гэхлээр би нэг бол яг нэгдүгürt би өөрөө бас хүүхдүүд илүү их хайртай хүн. Одоо хүүхэд бол өөрөө их хамгийн гоё одоо энерги те хамгийн одоо цав цагаан цаас шиг л хүмүүс шүү дээ. Их гоё энергитэй газар. Тэгээ найрамдал чи өөрөө их тийм гоё маш гоё энергитэй тийм нэг олон хүүхэд ингээ бужигсан газар чи ингээ нэг цаанаа тийм энерги. Тэгээ бидний хувьд ч гэсэн тийм нэг ирч хүч энерги. Цаанаасаа л тийм гоё тийм ядрах мадрах тийм л огт байхгүй шүү дээ. Гэхдээ энэ туслангийн багш нар бүр супер ирч хүчтэй байгаа гэдэг тийм. Ирч хүчтэй. Хүүхдүүд нь бараг өглөө ингээд сэрж чадахгүй байхтаа гээд багш нар сэрж аяа одоо ингэрэ гэдэг хөө гээд тэгэл тэр чинь үнэхээр цаанаас л бас ингээд багшлах ёстой усвал багшилж байгаа байхгүй. Тэгээд яагаад хүүхдийн төлөө дуурдаг юм бэ гэхлээр ердөөсөө бидний ирээдүйн хүүхд. Ер нь бид нар одоо 40-тэй нэг залуу худлаа яриаддаг бол хулгай хийдэг бол тэр хүнийг өөрчлөхөд айгүй хэцүү л дээ. Ер нь тодорхой хэмжээгээр тэр хүнд нэлээд ажиллагаа шаардна. Хэнийг өөрчлөх ёстой вэ гэвэл хэнийг зөв суурийг бид нар тавих ёстой бол хүүхдийг л бид нар зөв суурьнаас тавина. Тэр утгаар бол би 12 оноос ахуулаад ер нь идэвхтэй их нийгмийн олон талтай айгүй олон ажил хийж оролцож өөрөө санаачлаж хийж явсан. Гэхдээ тэр болгоныгоо ингээл би одоо ингээ хүүхдийн төлөө ийм хийцэн шүү. Би хүнд ингээ хандив өргөөд шүү. Би ингээд шүү гэж ер нь нэг тийм зарлж исэн тохиолдол нь магадгүй бас ховор баг. Ягаад гэвэл эн чинь нэг тийм зарлаад ах тийм зүйл биш л те. Ягаад гэвэл боддоор тэр зүйл хуржил байвал миний одоо тэр үйл хэрэг бүтэж байгааг хэлбэр гэсэн. Тийм болохоор бол одоо хүмүүс айгүй хүүхдийн талаар их ярьдаг болсон байна. Айгүй хүчрхийл ярьж байна. Айгүй их тийм тухайн цаг үед бол бас хүмүүс их ярьдаг хүмүүс их ховор байсан шүү. Одоо их магадгүй хүүхдүүд яагаад гэвэл тухайн үед сонгуул өгдөг байсан учраас хүүхдүүд яагаад гэвэл магадгүй өөрсдийнх нь дуу хоолой нэг ховор хүрдэг байсан тий. Одоо ингээд сошиал медиа ингээд хөгжсөн зарим нэгэн хүмүүс арай жоохон тийм буруу аргаар ингээд хүүхдийн салбарыг ингээд ашиглаад энэ үтэй гэж хардтээ. Миний бодлоор бол. Тийм болохоор бол ер нь бол тэр маш имзэг сэдв. Хүүхд бол өөрөө. Тэгэхээр тэр хүүхдийг одоо зөв хүмүүжлэхэд төлөө бид нар урлаг, соёл, энэ нийгмийн энэ талбарт ил байгаа хүмүүс өөрсдөө эхлээд зөв хүн байх ёстой шүү дээ. Түүнээс биш өөрөө учир зүггүй амар нөхөр байжж миний хүүхд чи тэгж болохгүй гэж хүнд зааж сургана гэдэг чинь бол эн чинь бол аюу тум асуудал. Тийм болохоор бол бид нар хүүхдийн төлөө маш олон зүйлийг дуурч хийх хэрэгтэй. Хүүхдүүдтэй зөв үлгэр дуурайл үзүүлэхийн төлөө хамтдаа бид нар эцэг их бүх хүмүүсийн оролцол хэрэгтэй гэж боддог. Мөнхийн сэдв байгаад байна шүү дээ. Тийм мөнхийн сэдв байх яг тэгвэл чи бид хоёр хүүхдтэй би ч одоо өөр хүүхдийн төлөө бид нар чи яг ясам дээр эцэг эхчүүд чинь ингээд хүүхдээ сайхан сургуулмаар байна, зөв газар байлгамаар байна, гоё орчинд байлгамаар байна, зөв хүмүүстэй нөхөрлүүлмээр байна. Тэр хүмүүсийг одоо бий болгохын тулд хэн бид нар тэр үйлийг хийх вэ гэхэлэр чи бид нар томчууд л хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийг одоо бид нар хийж хэрэгжүүлэхийн төлөө бол одоо нэг учир зүггүй нэг хүнд хүүхдэд яваач чихэр үгж бэлэг тараахыг лаг гэдэг ойлголт биш шүү дээ. Тэр хүүхдийн сэтгэл зүйдэн зүрхэнд нь хүрэх ажлыг л хийх хэрэгтэй байхгүй. Тийм болохоор бол тэр их чухал гэж боддог. 2013 онд би санаж ин одоо манай Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дараагаар одоо ажиллаж байгаа манай Баатархүү гэдэг найз байгаа. Хурандаа Баатархүү. Хүүхдийн албаны дарга байсан энэ юун дээр нийслэлийн. Тэгээ бид нар анх энэ сургуулийн орчинд хүүхдүүд маш их гэмт хэрэг гард юм байна. Маш их автын осолт өртөж байна. Хажуу авиргаан согтуу үлчүүсүүд их явдаг тий. Тэгээд ерөн дээрээс нь эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ яг ямар орчинд сураад яг юу хийж байгааг тэр болгон мэддэггүй. Өөртөө очдгоо шүү дээ. За нэг эцэг хурал болох юм бол нэг удаа очно. Бусад үед бол бараг тэр чигтэн ингээд ажил төрлөгээд магадгүй одоо бас амьдралын шаардлагаар ингээд явцдаг. Гэтэл хүүхэд юу хийж байгааг гэдэг мэддэг байсан. Энийг бид нар жишг дүүрэг болгоод манай сурагчдын холбоотой бид нар хамтраад манай сэлэнгээ бид нар хийгээд жишг дүүрэг болгоод чингэлтэй дүүрэг төр хийгээд скул полисгийн хөтөлбөрийг анх санаалчж бид нар энэ 13 оноос Тэгээ эхэлсэн. 13 он. Одоогоос эн чинь юу вэ? Чи 13 жил өнгөрцөн шүү дээ. Тийм байна тий. Хамгийн сайн жишг хөтөлбөр болсон. Энэ өшөө одоо ч гэсэн маш сайн хэрэгжиж байна. Тий, чи эргүүл гарсан уу? Гарсан. Би өөрөө гарахтаа би бүр тэгж бодсон. Энэ яг үнэхээр зөв оролцоо байна гэж бодогдсон. Яагаад вэ гэхээр нэгдэж би тэнд очиод яг хүүхдийнхээ одоо тэр орчин одоо
байж болох эрсдлийг харчиж байгаа. Тэндээс бас ингээд сэргийлэх зүйлийг хүүхдтэй захижилж байгаа байхгүй. За гарцаараа харахтай инх юм байна миний хөө инх юм байна. Тэгээд дээрэс нь тэнд ингээд явж байгаа хүүхэд нэг бүр дээр одоо тэр үүрэг хүлээсэн эцэг их бол хариуцлага өөрж байна. Тэгэхээр дан ганц миний хүүхэд биш. Яг бидний хүүхэд гэдэг тэр нэг ямиг өгж байгаа санагдсан байхгүй. Тэгээд би энэ бас учиртай л зүйл сэтжтэй гэсэн чинь 13 оноос эхэлсэн юм байна шүү дээ. Тэглгүй яах вэ? Тэгээд энэс чинь нийт гарах үр дагавар нь маш одоо сайнаар нөлөөсөн зүйл нь бид нар магадгүй олон хүнийг тэр болгон мэдэхгүй байж магадгүй олон хүүхдүүдийн амь насыг магадгүй аварсан байна. Зам тээврийн ослоос тэр сургуулийн орчин төр чинь гарц байхгүй. Ялангуяа энэ хойд ялангуяа энэ юунд гэр орооллын буюу тэдгээр амьдардаг хүүхдүүдийн тэргээр чинь юудээс бас л их хүнд байсан шүү. Намайг яг очоод бид нар ингээд судалгаа хийгээд ингээд явж байхад одоо арай өөр болсон байх гэж бодож байгаа. Тэр утгаараа бол тэр гимт хэргийг тэгээ биенийгаа дээрлэх тэр нийгмийн ажилтан багш сурагч за тэгээд эцэг 3 энэ 3 сая харилцаа бол улам илүү сайжирсан байх гэж бодож байгаа. Тэгээ энэ жил бол одоо би өөрөө бас энэ сурагчдын холбоонд өөрөө бас удирдах зөвлөлт нөр байдаг хүний хувьд энэ жил илүүтэйгээр бид нар энэ скул полис хөтөлбөрөөгөө ойгийн маш гоё тэмдэглээд тэгээд яг энэ хүндлэнгийн аудитор бид нар оруулаад яг ямар нөлөө гарсан юм бэ гэдгийг бид олон нийтэд танилцуулах зүйтэй байх гэж бодож байгаа. Мэдээж үр дүн байгаа бах. Маш их үр дүн байгаа. Таны хувьд асуумаар байна л да. Та одоо сошиалд ер нь хэд хэдэн бип хийсэн байдаг аа. За. Энэ бипүүд яг юунаас болоод хийгдчихвэ? Сүүлд хүртэл бас нэг сошиал арчны бип үүссэн шүү. Тэг. Яг нэгдүгээр тэр нөгөө сошиал орчин гэдэг чинь өөрөө миний хувь орон зай. Ер нь би чинь жоохон хэлэх үгээ ер нь хэлчих шүү. Хин нэгэн хүнээс нэг хамааралгүйгээр дорж ч юм уу батаа ч юм уу надад чихэнд маань шивнээд чи нэг тийм бичээд өгөх гэж надад хэлэхгүй те. Яг л би чи өөрийн гэсэн үзэл бодолтой өөрийн гэсэн бас нэг юм нэг философитой хүн байна шүү дээ. Тэ. Нэгдүгээрт би хариуцлагатай эцэг хүн байна. Тэгэхээр энэ нийгэмд бас болж бүтэхгүй байгаа зүйлийг бид нар хэлгэл шүү дээ. Тэр чи хил гэж бид нар чинь энэ арчилсан нийгэм заяасан байгаа шүү дээ. Түүнээс бид нар социализмын нүг нь хил амаа боогдуулаад хамаг юмаа гар хөлөө боогдуулсан юм байхгүй шүү дээ. Тэгэхээр бол хэлэх ёстой зүйлээ хэлэх ёстой. Гэхдээ ямар хэлбэрээр ямар зүйл яг юунд тэгж зорж хэлээд ийнэ гэдэг чинь бас учиртай гэж би боддتي. За урд нь ч гэдэг юм уу одоо ингээл хипхопчтой ингээл нэг бас нэг наад одоо нөгөө хитрхи их ингээд нөгөө хүмүүс лөө ингээд дайрдаг дуу мууга болох гэдэг ч юм уу те ингээд ерөнхийдөө хүүхдүүдэд ингээд сонсдог байлдаг ч гэдэг юм уу те ингээд ерөнхийдөө ингээд миний дуурдаг сэдв бол ерөнхийдөө хүүхдүүдтэй их илүү холбоотой байх гэж би боддتي. За тэгээд дээрэс нь хүн бол ер нь хүм л байх хэрэгтэй те анх хоёр гэдэг хүн бол бас чамайг би урд нь ингээд нэг 20 жилийн өмнө чи битээр найзалж хагаад өнөөдөр уулзсангуудаа чамайг танихгүй байж болохгүй те ягаад гэвэл чи битээр найз байсан. Тэ нэгдүгээрт хоёрдугаарт хүн ер нь хаанаас үүдэлтэй хаанаас эхлэлтэй гэдгийг нь байнга л бодчих хэвээр тэ хүн өнөөдөр ямар ч хөвжөж болно. Одоо юу гэдэг лагч хөвжөж болно, мууч хөвжөж болно, хэцүүч амьдарч болно. Зөвхөн миний хувьд зөв баримтлагдаг зарчим юу гэхээр хүн ер нь хүнлэг л байх хэрэгтэй гэж боддог. Хүн ёсныхоо тэр сайхан найз нөхдөдөө бол тэр сайхан найз нөхдөдөө харилцаа холбоотойгоо тэ нэг хувирахгүй нэг зан төрөх гэж байдаг шүү дээ. Хүн ингээд хувраал ингээд өнөөдөр чамтаа нэг юм яриад маргааш очиж нөгөөдгөнтэй өөр юм яриад тэг нэг урагч зан ер нь хэрэггүй л те. Тийм болохоор бол яг зүгээр жоохон тийм үзэл бодлоо шууд илэрхийлждэг нэг зан магадгүй тэр нь миний жоохон тийм түргддэг зан байжсан бас нэг талын байж магадгүй. Гэхдээ нөгөө талын бас би бол найз нөхдөдөө бол шууд хэлдэг. За нөхөр минь жив ер нь болохгүй шүү. Ер нь ингээд бас жоохон ийм байх шүү, тийм байх шүү тэг нэг бас нэг хэлдэг нэг юм нэг найзтай байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгээд чи мондөг чи лаг чи хамгийн лаг нь гэдэг юм бол тэр хүний чихэнд үлрээд ингээд ертөнцийг харах үзлүүл. Гэхдээ мэдээж тэр хүний өөрийн үзэл бодол л доо. Гэхдээ миний хувьд бол ямар нэгэн байдлаар бид хүн үнэхээр чи хин нэгэнтэй нөхөрлөж л байгаа бол тэр хүний алдаа тутлал ямар нэгэн байдлаар хэлж л байх хэрэгтэй шүү дээ. Тэгжээч тэр хүн өөрчлөгд. Одоо өөрийгөө залсан ч гэдэг юм уу те. Хин нэгэн ч юм уу чи гэсэн надад алуу та энэ жоохон буруу биш шүү. Ер нь бас буруутай дэш шүү гэдэг. Үлээж ав. Ийм л асуудал. Яг нөө эрэгтэйчүүдийн нөхөрл бол бас урт удаан байдаг болов уу гэж би боддتي. Ер нь нэг найз болсон бол насаараа л амд байгаа л тусдаа л гэж боддتي. Гэтэ хүмүүс ер нь өөрчлөгддөг тий.
Хүмүүс нэг л Үгүй ер нь хараа. хандлага бол хэвээрээ. Гэхдээ хувь хүннөөс өөрчлөгдөж болно үстэй. Би яг чамд ингээд юм шудраг юм ярих уу. Энэ орвоо ертөнцийн дээр бүх юм чинь хоосон гэж би боддоо шүү дээ. Ер нь хүн ер нь явж энэ дэлхий дээр хамгийн муухай хүмүүс чинь ер нь хүн өөр шүү дээ. Тэ? Дандаа бид нар ер нь хамгийн ядгийн хүмүүс ер нь хүмүүс өөрсдөө дөө. Ер нь хүн ер нь одоо болон дээхэн үед бол манай монгол хүний мэс чанар их гоё байсан тий. Одоо маш их мундаг юм ясаатай гэж ярьдаг шүү. За одоо бол за мөнгөний төлөө юм уу ямар нэгний төлөө зүйлөөр бол ер нь манай монголчууд ер нь бие бинийгаа ер нь худалдаж шүү. Ер нь худалдаг болсон бэ нэлээ би ингээ хараад ингээ анзаараад тахаар. Тэгэхээр хүн өөрчлөгдөг гэж ярьж байна. Өөрчлөгдөх ёстой. Хүн өөрчлөгдөнө гэдэг чинь юу гэлж байгаа вэ гэхээр хөгжих ёстой байхгүй хүн. Сайжраад. Тий сайжраад гоё ингээд өөрийгөө бие гоё зүв авч яваад архиудаг өсмөл архиухаа болоод те аваа хөөхтэй гомдоосон бол тэр зүйл аваад гэр бүлийн илүү бүтэн гоё авч яваад эх орныхоо төлөө сайн сайхан зүйлийн төлөө дуурахгаа явж байгаа зөндөл хүмүүс байгаа шүү дээ те гэтэл нийгэм өөрөө маш их стресстэй хамгийн их бухимдалтай ийм нэгсэндээ нэг монголчуудын маань нийлэнх хүмүүс маань нэлээд ийм сэтгэл зүйн айгүйгтэй мундаг одоо мундаг биш сэтгэл зүйн гүн ийм хямралтай байна гэж би харж байгаа. Тэгэхээр энийг бид нар өөрчлөхийн тулд яах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд эхлээд өөрийнхөө хандлагыг өөрчлөх ёстой. Чи өөрийгөө л өөрчлөхгүй бол чамайг хэн нэгэн өөрчлөнө гэдэгт бол би бол итгэдэг юм. Хүн ажууд чинь бухимдалтай бол өөрөө 50 байч те. Магадгүй яг тийм шүү дээ. Тэгэхгүй тэгэл ингээд адилхан бухимдал ингээд ах юм бол хэцүү те. Айгу хэцүү. Манай нөө хувирж гин, хувьсж гин, худалдаж гин, хуурж гин гэ хоёлаа ярьж штэ. Тэр тэгтээ яг надад бол зүгээр тийг санагцсан. Би бол хэнийг ч хуурж чадахгүй юм байна. Өөрийгөө л урах юм байна. Яг зөв шүү. Манай ээж надад тэгжилж байгаа. Чи худлаа хэлээ л баригдана. Чи өртөө л худлаа ярина. Гэж байгаа байхгүй те би бодоол байсан чи их сүлд ойлгож байгаа байхгүй. Энийг ер нь бол эцэст хүн өөрөөгөө л хурж байгаа шүү дээ тийм үстэй те. Ингээл би чамаг ингээд тэрүүгэнд ингээл аргалал заа ястаа нэр ийм тийм ингээл ингэж хилчингүүтээ ингээл тухайн үедээ ингээд болоод байгаа юм шиг хэрнээ цаашаа бол ингээд эн чинь өөрөөгөө за чи өвдлөө гэхэд чиний өмнөөс хин ч өвдөхгүй өөртөө л хамгийн сүүлд нь ингээд нэг толь руу арахаар нэг өөрийнхөө царийг л хараад өөртөө л нүр тулна шүү дээ. Өөрийгөө л худлаа хуураа яваад байсан байгаа байхгүй. Тий. Өөртөө итгүүлээд ч гэх юм уу те. Таны хувьд яг амьдрал нэг үйлдэлээс олж бүх зүйл өөр болж исэн ч юм өөрчлөлтүүд байдгүй. Өөрчлөлтүүд байна. Хамгийн том өөрчлөлт, эерэг өөрчлөлт гэвэл манай ээж маань одоо нөгөө яг бид нар багнарт байсан. Тэгээд оюутан болоод орж ирээд ээжтэр нөгөө одоо энэ сансрын 47 дугаар байр билүү дээ. 47 билүү хэдвэр байр л. Яг тэрний хойтлын подолд нь битээр амьдарч ирсэн байхгүй. Тэгээ манай ээж тэр таныг оюутан болоход дотор орж ирж орж иж штэ тэгээ нэгсэн доо тэгээ тэр багнуурынхаа байр эдрийг түрээслээ яг үгүй манай ээж минь өөрхий оюутны төлбөр мөлбөр энэ төр гэл бас надад бас амхандаа бас ингээл нэмэрлэх гэл тэгсэн баг. Тэгээд тэг би аягүй хичнэ яг үнэндээ. Тэр чинь нөгөө ингээд юм байгаад нь штэ тэгээ нэг ингээд би ч тэгээд тэнчнээс ингээд тэг нэг удаад би ээжийнхаа манай ээж нэг хүч спорт хорооны юунд очсон. Манай ээж уул өндөр боловсралтай хүн л дээ. Тэгээд нөгөө бас хүүхдийн сургалтын төлбөрийг олох гэдэг утгаараа ч гэдэг юм аас ажил хийх ёстой учраас төвч спорт ороод ингээд заал цэвэрлээд нэг зогсож байгааг нь би харж ирсэн. Та оюутан болсон байна. Тэгээд өнгөж. Тэгэхээр за би тэрийг хараад би ингээд дотроо бол амар одоо юу имзэглэх биш л дээ. Хүн ямар ч ажил хийж болно. Юу ч хийж болно. Гэхдээ зүгээр миний хувьд зүгээр яг надад жоохон имзэгэл байсан. Ягаад гэвэл нэгдүгээрт ингээд миний орчин солигтой бид нар ч магнуурт байранд амьдардаг байж байгаа. Тэгээд энэ нэг бодолт ингээд амьдраад нь шүү дээ. Тэгэхээр ээж минь энэ хөрх хамт намайг сургах гад ингээд заал цэвэрлээ зогсоод нь шүү дээ. Нөхөрдөнд яах ёстой вэ гэдэг юм бодогдож байгаа биз. Тэгэхээр би ажил хийх ёстой юм байна. Би маш их амжилтанд хүрч би одоо өөр ингэсэн мөрөөдлөө биелүүлэх ёстой юм байна гэдэг нэг ийм нэг мотивац гэх юм уу те. Шар авч юм. Тэгээд дээрэс нь би ч бас жоохон ээжтэй хоёлоо өссөн айлын ганц хүүхэд гэдэг утгаараа жоохон тийм шартай. Тэгээ ер нь юм нэг жоохон тийм бууж өгөх одоо тийм жоохон дургу хүнд нэг юм ядарснаа юм өлснөө ч юм уу нэг харагдуулаад тах тийм дургу. Манай ээж ч өөрөө тийм байдлаар намайг хатуу байдлаар өсгсөн. Тэгээ тэр ээжийн маань их тэр зөв хүмүүжил, зөв бодол, зөв одоо миний одоо өвөө эмээгийн сургаал гэдэг юм уу юу гэдэг те. Тэр хүн
тэр бодол миний зөв тэр санаа бодол маань намайг өдий зэрэгт хүргэсэн юм болов гэж боддتي. Одоо нэгсэндөө би их тийм зөв бодолтой л хүүхэд байсан мэн гэж би боддог байхгүй юу. Ингээ миний ингээд эргээд ингээд амьдралаа ингээ харахад дандаа л ингээд дээшээ ингээд тэгээ дээрэс нь ингээд гой хүүхдийн байгууллага дандаа их гой гэгээтэй гэрэлтэй найз нөхдүүд маань ингээд айгуу сайхан те. Ингээл ийм учраас бол би хамгийн их тийм одоо нөгөө чиний асуусан асуултанд бол харуулах их тийм нэг шийдвэр гаргаж ирсэн үеиг бол тиймээс. Тэр дунд бол унах үе бол зөндөө байна. Унаад шантраад тэ хинч туслахгүй тэ чамайг хинч харахгүй тэ би ил ганцаараа юм байна ингээл өөрөө бусдыг буруутгаал өөрөө өөртөө гомдод явах юм бол чи эзэж амжилтанд хүрэхгүй. Тийм учраас ялангуяа одоо энэ радиог сонсож байгаа манай ирээдүйн одоо мэрэгжил боловсрал тийм ээ. Одоо өөрийн гэсэн одоо тийм зүйлийг одоо мөрөөдлөө бий болгох гээд явж байгаа залуучууд би нэг ганцхан зүйл хэлэх гээд. Тэгэхээр миний дүнээр юунаас ч бити шантар тий юунд ч бити шантар уйлмаар бол нөгөө өстө өөлөгдөг шиг тий. Тэгтээ дотроо зүрхэндээ дотор чиний зовлон чи батад хэллээ гээд чи батын хажууд уйллаа гээд ер нь хүн ойлгохгүй. Харин өөртөө ярилцах өөрийгөө тэр дотоод сэтгэлээ галыг асаах гэдэг бол ойлголт маш чухал. Тийм учраас бол чи өөрийгөө ялах хэрэгтэй, өөртөө тэмцэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь чамд мөрөөдөл байгаа тэр мөрөөдөл чинь заавал биелнэ гэдэгт бол би итгэж байна. Тэрний тулд яах ёстой вэ гэхээр зоригтой байх ёстой. Зоригтой байх ёстой, үнэнч байх ёстой, сэтгэлтэй л байх ёстой. Тийм бол чи бол заавал амжилтанд хүрнэ гэдгийг бол би бол мэдэж байна. Би бас айлын ганц уу. Оо тийм үү. Ээжтэйгээ хоёулаасан. За. Би ч бас нөө өндөг зарна гэл. Өндгөө авчаа зах дээр зөө зарч чаддаг. Ичээд. Тэгээ нөгөө нэг сэтг өндгөө оройн гэртээ ээж. Нэг тим юм байдаг те. Тэгээд чи бодолтой намаа ингээд хүүхдтэй ингээд бид нар ч жоохон бахт хүүхдтэй мэдээж зодтолтно. Тэгээ би чи ядчих нэг хоёр хүүхдтэй зодтолтод нөгөө хоёроо бол яачаад ясч аав нь гарч ирээд зодтын гуруулаа нийлээд. Тэг би тэр нэг юм илсэн дээр ингээд орилсон гэж. Гэт илсэн амлуугаа ингээд илшээч. Стаалнаа л гэдсэн юм шиг чаав сөөрх амт. Айлын ганц зүгт шүү дээ. Нөгөө өмөр хүн байхгүй. Гол нь гомдсон юм юу гэхээр аав нь гарч ирээд тэр үед л би бодсон байхгүй. Аавыгаа амир их сансан. Миний маа байсан бол намайг гарч ирээ өмөрөндөө гэж бодож байгаа байхгүй. Тэг юм байхгүй. Тэгээд нөгөө өөрхий ямар юм яагаад цус мусаа гойжуулаад ээж рүү орд юм байгаа ч тийм. Ээж та намайг сайн ингээд зотлоо гэдгсэн чи намайг харж ирчихсэн. Чи одоо айлын ганц зүгт дандаа юм юу яалаа. Айлын ганц зүгч юм нөгөө ийм нэг юу зожиг зан гаргалаач. Форм харуулсан гэргээ нэмэт зодод наваа. Тэгээд формоч ярьчих чи надад. Наад мух олгосон юм чи. Би нэг ийм гөрхөн ийм орс формтой. Тэгээд энэ дээр нэг Ленин багшийн толгойд ийм тэмдэгтэй. Тэгээ 0 руу ороод 0-ийнхаа нэг ийм нэг юутай юу ядж штэ нөгөө ийм төмрийн ийм нэг нэг юу яадаг огтлдог ингээд татдаг. Тэгээд юу гэх юм бэ? Хаалгаад юугаа чойчилж байгаа. Нүрээр угаал. Тэгэл толин дараалсан та. Уйлж байгаа хөөхгүй. Тэс маргаашнаас ахуулаад өстой нэг алалцсан да. Тэгээд зодтолдод гисэн. Гэхдээ яг зодтолдох ч яг юу зүгээр нөгөө нэг тийм нэг намайг юу хинч өмөрөхгүй юм байна гэдэг нэг ийм айгуу тийм сонин ийм тийм травмач гэх юм мэдгүй тийм айгуу бодсон. Тэгэхээр бол би бодсон ер нь бол ялангуяа өөрхий ийм ээжтэйгээ ойлоо өссөн ч гэдэм аавтайгаа байдаг ч гэдэм үү те ингээд өнчөрөөс хүүхдүүд байж тэ тэдгээр хүүхдүүдийг хизээч бити ялгаж байгаарай тэ тэдгээр улсуудын зүрх сэтгэлд бити муухай зүйл хийж байгаарай тэ гэхдээ би одоо эргүүлээд миний ялсан ялалт юу байсан бэ гэхлээр би сайн л явсан байхгүй сайн л явж байгаа би муу явсан байсан бол магадгүй ямар нэгэн хүмүүст ялагдчих байгаа ш тэ ер нь хүнийг ялах ер нь нэг л амархан нэг зүйл үүд заавал очиж зодтолтоо ингээл би нэг дийлэх гэдэг шаардлага байхгүй чи хэрвээ хэр нэгэнтэй өрсөлдөх гэдэг бол тэр хүнээс илүү л явчих өөрийгөө харуулах хэрэгтэй шүү дээ. Чи сайн сайхан явах хэрэгтэй. Чи өөрөө одоо мундаг зөв өөрийгөө гоё гэр бүлээ сайхан авч явал ингээл явах. Түүнээс биш одоо чинь цаг үе өөр болсон тийм. Яг нөгөө эцэгхийн хурал дээр ч гэсэн одоо тэгдэг болсон мэлээ шүү дээ. Нөгөө асран хамгаалагчаа дуудаарай. Тэ одоо аав ээжигээ гэхгүйгээр тэгж дуудаж илээ. Тэгээд би эцэг их оролцож байгаа. За энэ бас сайжирсан байх шүү. Ер нь бол тэр чинь эмээтэйгээ өөтөгөө байж байгаа хүмүүс ч байна. Эцэг ихийн хурал дээр нь
бас аав ээж нь очиж амжихгүй ажилдаа одоо ихч ах нь ч гэсэн ирж сууж ил байна. Тэгэл би за. Өмнө нь болохоор нэг юм жоохон ойлголтын хувьд бид нар илүү нарийсгаж задлж чадаагүй үе байсан болоо да. Хүнд бидний үед чинь одоо чи одоо та бол травмагүй юм баггүй юу? Бид нар чи бол одоо яг 80-аад оныхан те. Чи бол 90-аад оног ингээд ихэр ийм шилжилтийн үе байхгүй юу? Амьдрал ахуйч их хүнд үе байсан те цаг ахуй үед. Тэгэхээр нөгөө тухайн үед юу баг манусыг одоо баг өсгөхдөө мантал байсан шүү дээ. Ээж аав нар маань тэг өөрхөө ингээд тэр чинь ягаад бол ажил хийж мөнгө олох хэвээр үр хөвгөдөд тийчих хэвээр ингээл тэр яг нэг жоохон тийм тэгтээ тэр үе бол хамгийн гоё үе. Надад бол хүнд байсан, хэцүү байсан. Тэгтээ хамгийн гоё дурсамжтай. Одоо тэгээд гадаа гараад нөгөө хацраас сайлтлаа тоглоод гар мараа ингээд бүр ингээд сайлтлаа тоглодог байсан шүү дээ. Усаар байлдана. Тэ. Сүүл рүүгээ чулуун болуугаа орно тэгээ байж байгаа тэр нэг хуршүүдийн хоорондын гоё харилцаа их гоё те. Тэгэл ингээл одоо болохоор цаг үе өөр болчиход байна л да. Тэгтээ бол яг хүн чинь нөгөө өөрийнх нь цаг хугацаанд амьдардаг учраас надын хувьд бол нөгөө дурсамжаа бүтээж хүн амьдарч байгаа учраас миний хувьд бол хамгийн гоё дурсамж бол хүүхэд нас өөрөө гоё байсан. Тэгээд бидний үеийн манай багнуурынхан бол ер нь цоглогчтой. Хамгийн гоё нандин дурсамж яг тэр нэг хүүхэд насны нэг хэсгийн хугацаанд л олдсон байна. Гэхдээ эрдэс тэр үед одоо би бол нэг ундаа уугаал өдөржингөөл жаргалтай л байдаг байсан. Юм ингээд ховор бахаар айгүй гоё байсан байна. Зөв ер нь нэг тийм тий. Одоо ингээд юм их ховор байсан үе байхгүй. Ямар санда манай эмээгийн буурал эмээгийн тэр авдар дотор маш гоё нөгөө хуучин орс тий нарам чав тэгэл нөгөө орс алим эдрийн үнэр тэр тэгээд ийм нэг одоо ийм төмөр савтай ийм нэг одоо ийм ямар чихэр хэмтэй ийм өсөн чихэр шиг ийм чихрнүүдээ нууч ингээл бодоол яавал эмээгээс чихэр авах уу гэх тэ өөрхий. Айгу тийм тэр чихэр идэхийн төлөө би эмээд модын хагалж өгнө, усанд нь явна те. Ойр зүрийн ажиллаа ингээд хүүхдийг бас сургууль хүмүүжлэх тэр бага насны тэр нэг ийм гоё юм зүйлүүд байсан баг. Одоо яахын айлд орлоо чихэр бэлэн, бүх юм бэлэн, хоол бэлэн, бүх юм бэлэн байгаад. Аяга буруу биш л те. Гэхдээ миний бодлоор бол ер нь юм гэдэг дутуу байхтаа л зүв гэж боддог. Бага намттай байгаа тийм. Тэгэхгүй болохоор чи хит цадаад ах юм бол хит их ингээд өөрийгөө ингээд фул дүүрэн байлгачих юм бол юмны нөгөө нэг насгүй үзнэ, юм тоог үзнэ гэж яриад байдаг үг дэдсэн яриа чинь бас ортой зүйл шүү. Тийм болохоор бол нэг юмд ингээд яараал идэг адгуу усуд би бас ер нь өөрөө жоохон адгуу байсан. Одоо тэгтээ сүүлийн үе жоохон нас явсан уу яасан. Ер нь жоохон тиймэрхүү юмнаас жоохон ингээд татгалзаж те болохгүй юм байна. Болохгүй юм бол болохгүй те. Болохгүй юмны төлөө ингээл заавал ингээл атгаал болох гээд байх ямар ч шаардлага байхгүй гэж боддог. Нэвтрүүлэг маань яг эд гоё дундаа орж явах шиг байна. Тэгээд би таныг манай сонсогчдод бид бүхэнд те үзэж байгаа сонсож байгаа хүмүүст яг энэ цаг мөчид нэг дууг зориулж өгөөч гэж хүсэж байна. За ямар дуу байвал зүгээр үү? Ариун заяа юу те? Ариун заяа яг хөө зүгээр шууд тэгээд ер нь тоглодгүй юм шүү дээ. Ер нь ховор шүү. Ер нь ямар нэгэн арга хэмжээч гэдэг юм уу? Ер нь олон зүйл төр нь дуулчаагүй. За ингээд тоглолтод орлоо штэ. Ямар нэг тоглолтод очив штэ та. Хамгийн их дуулагддаг 3 дуу чи яг ямар дуунд байна? Гэхдээ одоо тэгэл голцоо дандаа нөгөө яг насны усуд байдаг гэдэг утгаараа бол цэцэгчний үслийг их дуултыг. 50 наахын цэгэр сарны туяг их дуултыг. Тэгэл инхри дуулна. Тэгэл жоохон нэг цоглог дуу өдр гэл болох юм бол шинэ дуунуудаа тийм цоглог дуунууд бас дуулаад ил. 2005 онд цацагдчихсэн тий. Одоо 2008 онд одоо клип нь одоо цацагдаж бүхний фильмийг төрж байсан. Тэр ариун заяа дууг яг энэ цаг мөчид одоо манай вершн дээр дуулж өгөөч гэж хүсэж байна. За баярлалаа. Хамтдаа сонсцгоё. За. Чамтай байсан мөч бүхэн мэн жаргалтай
Чамгүйгээр би ганцаардаа гонигтай сэтгэл мэний зүрээ сэгүү чамаагаар өнөөцөн гоник зовлонгийн цагт алдаж интхийн цагт гэрэлгийсэн хармэн итгэлийг мэн гэрэл түүсээ хармэн сэтгэлийг мэн хөгсөн чимээ дусаа нүдэмсийг минь уйрасан дутахнасыг мэн санан дусан ариун заяавсан миний хайр алдаж интхийг ухааруулсан гоник зовлонгийн үрээнд годорч үзээгүй миний сэтгэл миний зүрх чам руу тэмүүлээд сэтгэлийг чинь мэдэрнэ чимээгүйхэн уруулаараа чи намайг зөвлөмсөж охармэн чамтай байсан мөч бүхэн чаргалтай чамгүйгээр би ганцаардаа гонигтай яв сэтгэл мэний зүрээ сэгүү чамаагаар өнөөцөн гоник зовлонгийн цагт алдаж интхийн цагт гэрэлгийсэн хармэн ариун заяавсан миний хайр алдаж интхийг ухааруулсан гоник зовлонгийн үрээр годорч үзээгүй миний сэтгэл нарны гэрлэр би чам руу гамд өгсөн чимээгүйхэн уруулаараа чи намайг зөвлөмсөж охармэн Hey girl, I have something to tell you. I'm so sick. Your voice, your smell, and your touch. I so desperately miss, and it doesn't pass. When I wish to hold you in my arms, my love for you is true, and I count at the time till I can hold you and be with you again. I love you so much forever. Итгэлийг мэн гэрэл түүсэг хармэн сэтгэлийг мэн хөгсөн чимээ дусаа нүдэмсийг минь уйрасан дутахнасыг мэн санан дусан хармэн би чамд ариун заяавсан миний хайр алдаж интхийг ухааруулсан гоник зовлонгийн үрээнд годорч үзээгүй миний сэтгэл миний зүрх чам руу тэмүүлээд сэтгэлийг чинь мэдэрнэ чимээгүйхэн уруулаараа чи намайг зөвлөмсөж охармэн хайптуулаг бас сонирм биш үү те? Гэхдээ амар гоё юм. Одоо бүр амар гоё юм. Яг нөгөө дуу дурсамж хоёр цогтой гэдэг шиг би яг энэ дууг анх ингээд найзынхаа утсан дээр ингээд найз ингээд тухайд бас л сони иргэсэн. Яг тавиал спикертэй ингээд алхал хөө энэ яа гоё дуу гэжсэн. Яг би тэр үедээ яг очлаа. Нүдэндээ өөрийгөө харлаа. Гэхдээ сайн ингээд дуулахаар ингээд би нэг тэр болгон бас дуулдаг юм аа. Тэгээд сайн нэг all in hit дээр бол нэг дуулсан. Би өөрөгдөж ирээд бас дуулаад солонгост байж байгаа. Яг түүнээс биш яг ингээд бүр яг ингээд дуулсан чинь бас их сонин мэдрэмж бас төрж шүү. Гоё тэр нэг нэг их гоё дуу юм байна. Сая өөрөөр дуугсаа сонсож үзээд бас дажиг дуусах байсан юм байна. Би сая мэдлээ гэж. Сая мэдлээ. Дуулж модод айгуус дуу манд орсон. Нөгөө нэг 2005 он жинхэнэ хайр дурлалаа нөгөө шатаж явсан үе маань бас. Гээгүү нүдний бас гэл зураал юм тий. Гоё юм.
Яг нөгөө студийн бичлэгэнд ингээ ороход ингээ шууд чив зүгэл микнэр дуурахаар айн гой сонсогдоол нэг юм өөр байдаг шүү. Таны анхны бичлэг Ариун заяа дуу таны хувьд яг анх удаа студид бичүүлсэн дуу юу? Үгүй. Яг урд нь бол яг барамжилт байхдаа бидэд чинь нөгөө MCM гээд хамтлагтай. Бидэд чинь багнартаа бас одод. Нөгөө киномын тоглолцсон. Тэгээ бид нар чинь бас октоодын шүтэн байлаа шүү дээ. Тэгээд бид нар чинь нөгөө 10 жилийнхаа нөгөө яг төгсдгөө ангийнхаа юугаар юу бишээ нөгөө төгсдөг жилээ тоглолт энэ төр хийгээд. Тэгээ бид нар чинь хот руу өөрхий бөөндөө орж ирээд баахан дуу хоор бичүүлээд. Тэгжээс нэг санагдчихэв. Яг энэ дууны хувьд гэх юм бол намуун гэдэг студ одоо баяраа гэдэг тийм мундаг одоо перфект хамтлагийн баяраг бол хүн болгон мэдж байгаа. Одоо мундаг одоо хамтлаг дуучид бол бүгдээрээ л одоо баярагийн студиэс бол маш олон гоё гайхалтай дуунууд гарсан. Тэгээд би анх хөрхи хаалганд огшиж орж исэн юм. Би одоо айгүй санаанд ордог байхгүй юу? Найрамд цуслангаас би чинь хулгаагаар яваад өдрийн амрагчдын ээлжээр наашаа орж ирээд нөгөө хөрхи нөгөө авсан нөгөө цалингаа гермада хайцсан. Тэгээ би нөгөө тэд нэг студ байдаг гэдгийг хинээс сонссон юм дээр мэдгүй намайг явуулсан. Ариун шуурх шиг хөгжмийн би нөгөө хөгжмийн багш байсан нөгөө Сүмбайх ч одоо хэдэн төгрөгөөр хийлгэсэн те одоо тухайн үед нэг 100 мянган төгрөгөөр бараг хийлгэсэн баг уу 200 мянган төгрөг ч өгсөн үү яасан. Тэр чинь их мөнгө үстэй. Үгүй бас тухайн үед их шүү. Их л мөнгө бас. Тэр сарын цалингаал өгж штэ. Тэнгүүтээ тэнчнээс бас дахин мөнгө цуглуулсан мөнгө авцарч нөгөө тэнд нөгөө студ айгуу гоё студ байдаг гэд тэнгүүтээ хурж ирээд уучлаарай би нэг дуунд орох гэсэн маа би ингээд цуслангийн багш юм байгаа маа тэгээд яаралтай гяс ороод хөөе одоо чи тэгээд над дууны бичлэг гэдэг чинь тийм хурдан ч бас биш дээ хөө чи юу мэдж байгаа үстэй наа чи цаг магийн мөнгө төрөх гээл тэгэхгүй гүгөө би удахгүй би аягүй бэлдсэн тэгээ ороод нэг хоёр дуулаад тэгэл гарч ирсэн өрдөөсөө тэр чи ягаад бол бэлдсэн байхгүй би чи нөгөө хөгжим дээр өөрхөн шүнжингөө бэлдээ нөгөө хөгжмөө бэлдээд нэг баг дуулж нарж нэг зүүдлээ нэг удаа нэг юугаад ер нь нэг хоолойны бичлэг нэг уддаг юм дөө ягаад бол их бэлддэг байхгүй нөгөө бэлдэх ёстой тэр чинь тухайн студид хөндлөж байгаа өөрийгөө хөндлөж байгаа тухайн тэр хүмүүсийн тэр ажлыг хөндлөж байгаа хэлбэр гэж боддог тэ тэгэхээр бол тэр маш чухал ер нь студид дээр би ер нь нэг боддгүй хоолойны бичлэг нэгдэж бас өөртөө таалагдах хэрэгтэй байна шүү дээ тэр бичлэгэнд орох хүртлээ тэр студид ороод өөрийгөө тестлээд ахын ч бас хайшаа тий түрүүн би чамд хэлсэнтэй дуу дуулна гэдэг чинь гоё дуулах биш тэгэл энэ чинь ингээд ийм нэг охинтол зориулаад байна шүү дээ одоо Ариун заяа болсон миний хайр яасан янана дарарарарарара гэлдэг энэ аялгуу нэг өөр тий Ариун заяа болсон миний хайр алдаж хинтхийг ухааруулсан гэдэг ч одоо юун дээр ч хөрхи алдсан юм дээ. Намаас ухааруулсан дээр сая үгийг нь тэр үед тэгээд нас хэдтэй байгаад байгаа лээ. Гэхдээ тэр чинь нэг 20 19 20 мөртөл байсан баг те. Нэг асал их туршлагатай л алдсан юм дээ. Тэгээ гуниг зовлонгийн ямар амар үгүй те. Гуниг зовлонгийн гүүрэнд гэдэг ч те. Гуниг зовлонгийн ингээд гүүрээр явж исэн байхгүй те. Тэгээ гутарч үзээгүй миний сэтгэл готраагүй те. Гутарч гүүрэндээ гүрэл ингээд нөхөр ингээд алхажсэн байгаа байхгүй юу? Тийм ээ. Гутарч үзээгүй миний сэтгэл миний зүрх чам руу тэмүүлээд тэгээд сэтгэлийг чинь мэдэрнэ. Тэгээд чимээгүй хүн уруулаараа чи намайг зөөлөн үнсэж хайр мэн. Тэгээд сайн гэхдээ би дүнгээсээ үгийг бодсон чинь бас их тухайн үеийнхэн бас их сэтгэл зүйт намайг магадгүй өөрхий ганцаардаж явж байхад үед ч юм уу те бас тэр охин надтай таарсан байж болно шүү дээ. Тэр нэг ийм юм одоо өөрийнхөө тэр нэг сэтгэлийн үгээ тэр дотор шингээсэн байна. Тэгээд хамгийн амар нь наарнаа сүүл рүүгээ наад чи бүр тоглоом шоглоом болоод энэ нөхдүүд чи нөгөө зохиол мохиолын дуу болгоцсон. Тэгээ янз бүрээр дуулаадаг шиг байдаг те. Бид нар чи оюутан болж байхад яг тэр нөгөө нэг одоо юу гэх юм бэ? Яг нөө тэр зохиолын манераар хувирсан шүү. Хүмүүс шогмогоор яваад их дуулсан да. Тэгээ зөв шүү дээ. Тэгэл зохиол орж байна уу, юу гарч байна уу дуулж тэр миний дуул тэр хүмүүст энэ нөхрийн яг ямар дуу ингээ хүмүүс чинь ингээ судлаад тайгаад үзэн шүү дээ. Тэгэхээр миний л дуу байгаа байхгүй тийм. Мэддэг дууны нөгөө гой хувилбар байгаа байхгүй. Хөгдсөн хувилбар байгаа байхгүй. Бид нар чи тэрнийг их дуулсан. Тэгээ би сая сонсч үзсэн гэнэ сая ингээд дуулсан чинь нэрээ нэг ач холбогдол би өгдөг юм байна. Ингээд нөгөө яг ингээ эргээд их олон жил өнгөрцөн биз дээ одоогоос. Чи 21 жил гэдэг чи юу вэ те. Тэгэхээр чин 21 жилийн өмнө зохиосон дугаа ингээд эргээд сая ингээд дуулахад надад их гоё мэдрэмж бас төрлөө нэгдүгээрт. Хоёрдугаарт
бас их гоё дуу зохиосон юм байна гэдгийг ойлголоо. Үгийн нэг өөрөө их сайн тухайн үедээ нөгөө сэтгэл хөдлөлөөр биччихсэн маань сая ингээд ойлгосон чинь бас өөргөө бас их л гутарж явсан юм. 21 жилийн дараа бодоход гэж явууллаа тэгээд. Гоё байлаа. Үнэхээр гоё байлаа. Яагаад вэ гэхээр энэ дуу маш олон одоо хүний зүрх сэтгэлд байдаг. Магадгүй энэ дууг сонсоод охинд хаягдсан ч хүн байгаа тий. Бас байж болно тий. Энэ дууг сонсоод охинд хайртай болсон ч хүмүүс байгаа тий. Охин мог найрсан ч бас хүмүүс байгаа. Найрсан ч байгаа, амжилттай ч байна, амжилтгүй ч байгаа л бах тийм ээ. Энэ дууд гэхдээ яг тэр үед одоо 25 онд гарсан гэхэд одоо 25 онд төрсэн хүн бол одоо 21 хүрчлээ шүү дээ. Тэгээ 21 хүрсэн одоо тэгээд тийм л байгаа юм да. Cool гэдэг яг би таны яг нэрээ тайлбарлаж ирснийг бол сонсч л байсан. Таны хувьд яг ер нь артист хүн өөрийн одоо нэртэй байхын гол ач холбогдол нь яг юунд байдаг вэ? Одоо таны хувьд одоо нэрээ би одоо Cool гэдэг артист болгон одоо нэг юм өөрийн гэсэн нэг ялгаралтай байдаг да. Ер нь энэ үнц нь хэр чухал вэ? Маш чухал шүү дээ. Яг гоо мэдээч одоо манай настай одоо өвөө эмээнэр бол яг хуучны хүмүүс ч юм бол чи Батулгын анх хоёр гэдгийг байн санах хэрэгтэй гэдгийг бол мэдээж хэлж байгаа те. Яг гоо зүгээр эн чинь нөгөө урлаг гэдэг чинь өөрөө их урлаг эн чинь урлаг соёлын энэ төр маш их нандин ийм зүйл явагдаж байгаа гэдэг утгаар бол нэр их чухал. Тэгэхээр одоо артист буюу одоо хамтлаг бол хоорондоо ярьж чад сая татарын киног бас үзлээ шүү дээ. Шигшж байгаад нөхдөө нэрээ хүртэл гаргаж иж байгаа хөх те. Тэгээ би болохоор яг багын эдэн найзуудтайгаа одоо манай шагаас өхөө гээл одоо хийнч байла бас манай эдэн найзууд ингээ боондоо сууж хат анхны дугаа гаргаж чатал. За ямар нэрээр дуулах вэ гэл. Анх хоёр ихээр нэг тийм нэг бууж өгөхгүй. Би чинь жоохон бас их стилтэй нөхөрөөсөн шүү дээ. Ер нь жоохон хувц хувцсны янз бүрийн стил бас 10 жил тогтаач тийм стилтэй байла. Найрамдалтай тогтаач гэсэн айгу тийм. Тэгэхээр ер нь бол жоохон гоё. Би өөрөө ботсон байхгүй. Cool гэдэг чинь айгу их гоё тийм. Одоо Америкууд ялангуяа гадныхан Америкууд их хэлдэг л дээ. Cool, wow, cool гэлтэй. Тэгээд тэнгууд ч нөгөө янзтай тэр гоё тийм сак байхын л тийм юу юм шиг байна. Тэгэхээр би анх хоёрын A навангуудаа cool гэвэл ямар вэ би юу дээлсэж. Оо гоё олж ийн. Тэгээ манайс чинь тэр хойно нэг манай нэг мөнх эрдэнэ манай нэг найз үт. Багын манай найз манай багын ангийн хөвгтөлтэй. Тэгээ тэдний хойдолд ийм нэг эдифрийн ийм нэг буфертэй. Тэр дотор нөгөө анхныхаа дуугаа бичүүлчихэд за нэрийг нөгөө компьютерд бич гэлдэг юм. Cool гэд бид нар анх бичээд тэгээд дуугаа ингэ сонсч байсан. Тэгэхээр миний хувьд бол энэ айгүй чухал. Тэгээд Cool гэдэг нэрэнд хайртай шүү дээ. Айгүй гоё. Намайг бас их яг хөө Cool бол өөр л дээ уран бүтээлч. Анх хоёр бол өөр. Анх хоёр чинь анх хоёр байхгүй яг бол. Хувь хүн гэдэг талаас Cool ч бол юм нэг намайг би нөгөө Cool-ыг бий болгосон байхгүй ингээ бүтээсэн одоо нэгсэн да энэ нэг таны одоо бүтээсэн дүр. Тэг бүр нэгсэн одоо өөрийн гэсэн нэг тийм бас нэг ертөнцийн гэсэн үг л дээ тэ. Би тайзан дээр гарахаар Cool болдсон шүү дээ. А босод үедээ бол анх хоёроор л явж. Угаасаа яг артистууд ялгарл байдаг те. Одоо би амар гоё юм хөтлөгч хийгээд байгаа юм шиг боловч амьдрал дээр би ийм өгдөө цодгүй хүн байж бас болно шүү дээ. Бас байж болно тий. Таны хувьд ер нь сандралыг юу гэж боддог вэ? За би ч ер нь их сандар хүн билүү биш үгүй хаа. Би бол сандруу бол ерөнхийдөө биш. Ягаад бол багасаа ер нь жоохон нөгөө нүур хагарсан гэх юм уу те. Энэ өөртөө ихтгэлтэй байдал бол ер нь бол надад бол гайгүй харьцангуй гайгүй. А гэхдээ мэдээ сандрал байна. Их том тайзан дээр гарахгүй байж байгаа гин тайз мэснэр гарах энэ төр чинь бас нэг тийм сандар байх ёстой шүү дээ тэр чинь хүн л юм чинь тийм үстэй ямар нэг гэхдээ тэрийг бүр хит их өөртлөгөө ингээд наагаал ингээд ингэх юм бол тэр дуугаа дуулах чадахгүй байх ч гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар тэр нөгөө юм сандрал чинь хүнийг нөгөө ингээд нөгөө бодол санааг ингээд муухай их мухруулдаг тийм зүйл байхгүй тэр гүйцэтгэл их бага болгон тэгэхээр бол сандрал бол харьцангуй ер нь би бол ер нь өөртөө ихтэй тий. Ер нь тайзан дээр гарлаа, микрофон авлаа, бүх зүйл миний хараанд байна те. Яг бол тэр чинь миний талбар واخгүй. Тэр талбар дээр яач ч болно те. А гэхдээ би ажиллаа маш сайн ихтэй, сайн дуулах хэрэгтэй, гоё тэр хүмүүсийг дөргөх хэрэгтэй, ирчүүчтэй, энергитэй байх хэрэгтэй. Гүйцэтгэл байх хэрэгтэй. Гүйцэтгэл байх хэрэгтэй. Таны хувьд яг өөртөө ихтэйгээ тэгж да. Мэдээж хүн болгон тодорхой хэмжээнд өөртөө ихтэй. Тэгвэл
энийг бид нэр одоо гаднаас хайх хэрэгтэй мó? Одоо хаанаас хайх хэрэгтэй? Одоо би та одоо ярьж штэ. Ээжтэйгээ ингээ хоёулаа өссөн. Ер нь ингээд эрэгтэй хүн зоримог байхгүй бол, гүйцэтгэлтэй байхгүй бол болохгүй гэдэг бол та сурсан хүн баг. Энэ одоо өөртөө итгэх тэр итгэл үнэмшил юм уу? Эсвэл одоо энэ би бол тэгж бодоод байна. Эго буруу гэдэг байгаа байхгүй. Би бол одоо ингээ бодоод хахад ямар хүн эготой байна вэ гэхэлэр нөө өөрөө нэг чадвартай хүн эготой байвал их гоё юм шиг санагдаад байгаа юм. Тодорхой хэмжээнд эго байх хэрэгтэй болов уу? Тодорхой хэмжээнд хүн бардан байх хэрэгтэй болов уу гэж зөв надад бодогдсон. Та энэ талаар юу гэж боддог вэ? Бардан байх одоо тэр эгоны асуудал бол яг тэ ер нь яг ямар орчинд өссөнөөсөө л их шалтгаална да. Ер нь дутуугийн комплекстэй хүмүүс их олон байгаа шүү дээ. Одоо өөрхий бага бахта охтууд тоодгүй байсан ч гэдэг юм уу те. Тэнгүүд одоо том болонгуудаа нэг жоохон мөнгөтэй болонгуудаа охтуудыг гомдож байгаа нөхдүүд бас байгаад байгаа те. Тэр чинь өөр хэмтэн дутуу байхгүй юу? Миний хөтөл хажууд нь жоохон гой царайлаа те. Юу гэдэг охтууд надад айгу сайн байсан ч гэдэг юм уу те. Энд чинь ингээд юм байхгүй гоц. Тэгэхээр тэр дутуугийн комплексоор явж байгаа тэр эготой нөхөр бол ирэх буруу гэж би боддیں۔ Тэр хитэрдэг бах те. Тэр бол тэр чинь нөгөө тийм нөгөө дутууга дүүрэх гэл хөр хэмтэн. Тэгэл худлаа үний яриад тэр нь хамгийн хортой нь юу вэ гэхээр асар их олон ялангуяа эмэгтэй хүмүүс их гундаад гэж би боддیں۔ Ингээл хараад тахт ингээл нөхдүүдтэй. Тэгэхээр тэр хөөрхөдөө жавастал гэж би зүгээр харддаг юм л да. Итгэл гэдэг зүйлийг хүн юунаас олж авдаг вэ гэвэл хүн ер нь ингэдэж штэ өөрийнхөө хамгийн дуртай зүйлээ хийгээд те. Одоо ингээд нэг юм чи ингээд дуртай зүйлээ хийгээд тэрнээс ингээд нэг хүн ингээд нэг хүн алга ташсан тэр моментэнд л хүн тэрнээс амар олон юм олоод авчдаг байхгүй. Өө би чадах юм байна те. Энэ миний чадах зүйл юм байна гэдгийг хүн мэд. Одоо чи ингээд нэг янзлах янзлж чадахгүй жагаад так гэд нэг арга үеийг нь олоод нэг янзлчихдээ шүү дээ. Тэгэл ердөөсөө easy эн чинь энгийн юунаас ингээд хүн өөрийнхөө итгэлийг хүн өөрөөсөө ингээд айгүйх тийм чадах зүйлээсээ илүү олж авах нь илүү тэр хүний гоё тийм уран болоод тэр итгэлээрээ өөр ингээд би ингээд цэнэглэгдээ дүүрээд гоё харагдаж байгаа юм байна. Ингээ гудамжаар алхаа явж чад бид нар нөгөө ойд мөтөн ангуучлаа ямар гоё хувцалсан залуу байгаад тэнгүүд би өстө гоё хувцтай байгаа юм байна те. Гоё улам гоё олъё. Окей. Би дууллаа. Дуулангуутал өстө чи өстө нэр үнэхээр ямар гоё. Чи гоё дуулж шít. Тэр итгэл гэдэг зүйлийг хүн бол хамгийн түрүүнд өөртөө заавал шингээх хэрэгтэй. Итгэлгүй хүн чинь өөртөө итгэхгүй хүн чинь чамд угаасаа итгэхгүй байхгүй. Юу н хараад байгаарай. Ер нь их тийм жоохон дотор тамиртай юм уу эсвэл нэг тийм дотгошоо нөхдүүд дээр ер нь өөртөө итгэлгүй хүмүүс байдаг байхгүй. Итгэдэг. Ингээд би нэг тийм дээр ажил ихээр нэг хамрад орох юмаа хийчихэл тэгэл болоо гэж боддог те. Гэтэл өөртөө итгэлтэй тийм хүн чинь бол окей би чадна те энийг болгон бүтээн. Come on би мөнгөгүй байсан ч гэсэн би гараад нэг ажил хийгээд 5-4 олж ирээд хүүхдүүдээ би гоё хувц аваад өгнө ч гэдэг юм уу те. Чиний тэр нүдний харцнаас чиний тэр итгэл тэр галаас хүн чамаас юм олж авна уу гэхээс биш те чи өөртөө итгэл өгч чадахгүй өөрийгөө ингэж нэг асах нэг ийм нэг итгэл зөрөгтэй байхгүй бол хүн угаасаа л харилцаанаас нөгөө ингээл харлаа за энэ ч нэг тийм нэг найдвартай юм. Гэтэ итгэл бас маш чухал те. Итгэл олж авах итгэл өгөх хоёр чинь бол өөр ойлголт бас байх. Яг хүнд итгэх те. Гэхдээ өөртөө итгэж байгаа хүн гэдэг чинь чамд итгэж л байгаа гэсэн үг. Итгэдэг хүн. Итгэдэг хүнд итгэж чаддаг хүн. Тэр маш чухал шүү. Хүнд итгэх хэрэгтэй. Яа, come on чамаг хин нэг хүн гомдоосон байж магадгүй, хин нэг хүн хуурсан байж магадгүй. Гэхдээ тэр хүнд хүн болгонд ямар нэгэн асуудал бас байж болно тоо те. Харагдах асуудлууд байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг жоохон төвчээртэйгээр гой хүлээгээд юм үдсэн хүн гэж яриад байдаг те. Тэрийг л хэлдэг баг. Зүгээр юу наливаа ямиг нэг гаргаа сурцаа за яг магадгүй энэ маань өөр хямтай бас болоогүй юм байж те гэж бодоод ч юм уу. Би бол дандаа тэгж л өнгөрөөдөг те. Түүнээс гээл хойноос нуцтаал тэгэж ингээд ой тэр хэдэн төгрөг авсан тэр мөнгө төргөө өгөөч гэл те. Тэр миний итгэлийг алдлаа надаа хэцүү байна гэдэг. Итгэл алдахтай ер нь бас итгэл алдах бас муухай. Гэхдээ итгэлийг бас олж авахын тулд бол хүн бол өөртөө маш их хөдөлмөр зарцуулдаг байх гэж боддог.
Таны хувьд мэдээж дуу хөгжимд хайртай, энүүгээрээ одоо өөрийгөө цэнүүлж, энүүгээрээ өөртөө ихтэй болдог, тий. Та бол нэг тайзан дээр дуулахад амар гоё бууж ирж байгаа шүү дээ, өөрөө дүүрээд. Магадгүй энээсээ бүр тийс өөр зүйл хийдэг ч юм уу гэсэн бодлоод орж ирж байгааг таны амьдралд. Үгүй яг зөвхөн би бол дуулах дуртай хүн. Гэхдээ яг амьдралын хувьд гэх юм бол би илүү нийгмийн хүн юм бэл. Сайн дураараа ажил хийдэг, тий. Ялангуяа хүн туслах, энэ хүүхдүүдэд олон нийтэд ажиллах ийм л хүн юм бэл. Яг би нэг яриа ам нэвэл уушиг нэг гэдэг шиг нөгөө зарим хүмүүс нөгөө би нэг сая бид нар ч гэр бүлээрээ Солонгост болсон амьдарч байгаа сүүлийн 2 жил. Тэрнээс өмнө 2 жил би чинь энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагт соён бигээд юм чуулган дарга хийсэн. Тэгэл нөхдүүд чи одоо нөгөө амар том цол мол өдр авчлаа. Нэг шууган болж ирсэн шүү. Цол молны асуудал тэр окей, тэр бол зөв. Тэр хүмүүсийн олж байгаа зөв. Гэхдээ би тэр цолыг ердөөсөө өөрөө авъя ч гэдэг юм уу те. Тэр чинь бас байгууллагын дүрм журм гэж бас байдаг те. Тэр утгаараа. Миний хэлэх гээд байгаа санаа юу гэхлээр би тэр мөрөн дээр юм ярмаар гэнэ. Хэлэх гээд байгаа санаа миний хийсэн ажил юу байсан бэ гэхлээр нийгмийг соён гэгэрүүлэх ажил хийсэн. Бид нар энэ маш чухал. Өнөөдөр чи бид нар маш олон зүйлүүдийг сонсож байгаа. Сая уртл ингээл жигшүүртэй амар муухай хэрэг ингээл гарч ийн те. Чи нийгмийн соён гэгэрүүлэх хэрэгтэй шүү дээ хүмүүсээ. За тэгээд ялангуяа алдаад эндээд те тэртээ дэргүү төрийн цэрлэл хүртсэн тэр ял зэмээ автсан тэр хүмүүсийг бид нар та нар халуурч ингээд хайж болохгүй байхгүй. Тэгээд тэр эдэг үзэн ядаад байх юм бол тэр нөхдөө чинь буцаж гарч ирээд дахиад хин нэгнээс өшөө ус хонзон янз бүрийн муу муухай зүйлээ бодцсон нөхдүүд байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэдгээрийг миний хийсэн ажил чинь очиж урлагаар дамжуулж сэтгэл зүгээр нь дамжуулж бид нар соён гэгэрүүлэх ажил хийдэг гэсэн байна. Гэхдээ тэрийг сурчилж болдгоо. Сурчлаад одоо нийтэд одоо би ийм ажил хийгээд байгаа шүү гэх ингээд нийтэд харуулад идэг тийм тэр юм байна шүү. Төлөвлөсөн ажил бол биш те. Бид нар ч ингээд далд хэлбэрт. Тэр утгаар бол би бол маш зөв ажил хийсэн гэж боддог. Тэр зөв ажил хийсэн баг. Зүгээр магадгүй тэр байгууллагатай би бас 2 сэтгэлээр сайн ажилласан. Үргэсэн тангарахтай сайн ажилласан. Тэр цол юуны хувьд гэх юм бол магадгүй одоо 30-40 удирдах байгаа хүн заавал тийм рагны ч гэдэг юм уу тийм цол юу байх ёстой байх. Тэр чинь бас тодорхой хэмжээнд цэцэрлэгийн байгууллага төрийн тусгай байгууллага гэдэг чинь тэнд орж байгаа ажилтан болгонд тодорхой хэмжээгээр одоо цол одоо төвшин байх ёстой шүү дээ. Миний ажил чинь болоо шүү дээ зөвхөн урлагийн ажиллал хийсэн байхгүй. Урлагийн ажил биш одоо нэгсэндээ очиж олсон үү соён гэгэрүүлэх ажил. Түүнээс би тэр байгууллагт оронгуудаа нэг одоо 20 газар өдөрцсөн ч гэдэг юм уу те. Тэр олон жил ажилласан хүний юм шууд дээрш мөргөд орцсон тийм асуудал биш. Бид нар соён гэгэрүүлэх нийгмийг энэ айгүй чухал одоо дахиад яригдаж эхэлнэ. Би энийг 2012 оноос ахуулаад хийж л байсан хүүхдүүдийн төлөө ингээл дуграал байсан ингээл одоо л хүмүүс сэтгэл зүйчийн талаар одоо их ярьж эхэлж байна те. Хүүхд сэтгэл зүйчтэй байх хэрэгтэй гэж би бас тухайн үед ингээл хүүхдийн байгууллагт ажилладаг байхдаа ингээл яриа л хэдэг байсан. Одоо л хүмүүс нэг гівэн сэрсэн юм шиг л одоо ингээл айгүй чухал хүн болгон л одоо хүүхд хамгааллын тухай хүүхдэд тайртай юм шиг юм яриад байна шүү дээ. Гэтэл ер нь энэ хүүхдийг хэн хамгаалах хэвээр түр хамгаалах хэвээр юм уу? Хэн хамгаалах хэвээр? Чи хүүхд төрүүлсэн бол чи хүүхдийнхаа тэр аюулгүй байдал тэр бүх зүйлийг эцэг хүн их хүн өөртөө хариуцах хэвээр шүү дээ. Чин гэр бүлийн асуудал шүү дээ. Тийм биз? Түүнээс ш одоо юу гэдэг энэ тэнд айгүй олон одоо юу гэдэг хүүхдийн асрамж барьснараа бид нар сайжрна гэсэн ойлголт биш байхгүй юу? Одоо тэр хүүхдийн үйлчлэгээний тэр ялангуяа тэр байх ёстой юу? Байх ёстой. Гэхдээ болж өгвөл элэг бүтэн гэр бүлэрээ л сайхан амьдрах ёстой биз дээ, тэ? Тэхийн тулд ухамсрын хүмүүсийн сэтгэл зүйг нь өөрчлөх ёстой. Соён гэгэрүүлэх ажил маш их олноор хийх ёстой. Хүмүүсийг хүү ер нь ингээд чи битэр ер муу хүн гэж ер нь байдгүй юм байна лээ. Ер нь зөвхөн муу хүнийг хүн л бий болгодог аахгүй. Хин нэгэн хүн хажуудлын нэг хүний нөлөөллөөр те магадгүй. Тэгэхээр тэр хүнийг араатан ч гэсэн тэр хүнтэй айтайхан яриад ойлгуулад хэлэхэд тэр хүн ч гэсэн зүрх сэтгэлтэй учраас ойлгох л байхгүй. Та үнэхээр тааш так ойлгохгүй бол одоо тэгээ тэр хүний ямар тавилан хүлээж байгааг би мэдэхгүй. Зүгээр
хүнтэй ярилцах, ойлгуулах гэдэг ойлголт бол маш чухал. Монголчууд ер нь нэг тийм амар ярьдаг ард түмэн билүү. Ер нь чи битээр ингээд уулзаал найзаа одоо юу гэдیں те. Алуу минутөө ах нь ингэж зовоод байна. Алуу өстэй хэцүү биш. Алуу чи ингээд яг зүрх сэтгэлийн юм ярьдаг хүмүүс ер нь их ховор шүү. Ялангуяа яг хоо дотгошоогоо төрлийн хүмүүс байгаад байгаа байхгүй те. Хэлвэл арай үгээ хэлвэл яг гол юм альчдаг төрлийн хүмүүс баг. Одоо хүн муу хүн байхгүй гэж штэ. Надад бол тэг санагдаад байгаа. Би муу байвал хүний муутай л харцсан. Хүний муу, би өөрөө муу байвал тэр муу зан чанаруудтай л харцсан. Би өөрөө сайхан сэтгэлээд илгээд уужин байгаа, тайван байгаа ярих юм бол би тэр хүнтэй л ярина. Тэгэхээр бид нар өөрсдөө яг харилцаан дээрээ нэг их бодож, тунгааж, магадгүй нэг ч гэсэн зүйл дээр за байли би төвччих юм уу те. Би илүүдэх вэ. Нэг тийм байцгаая гэж бас уриалмаар байгаа. Яг эерэг тийм шинэ ном бас хандлага айгүй тийм гоё дандаа эргээр л байлгахыг л бодохыг л хичээх хэрэгтэй юм билээ те. Дор бүрнэ те. Ялангуяа үр хүүхдүүдтэй хүмүүс бол би бол тэгж боддог. Манай одоо хүүхд төрөөд намайг илүү гоё юм ухаантай байхыг ингээд сануулж ирсэн. Илүү тайван байхыг одоо ингэж сануулж ирсэн. Тийм зүйл гэж би бол амар хүүгээ харж одоо шүтэж биширч талархаж явдээ. Төлөөх. Ер нь бол хариуцлагатай байхын тулд хүн ер нь өөрөөсөө л эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд ямар ч сан радиог сонсож байгаа. Битүүр нөгөө яриа бол итерхий нэг юм нэг бас гүнзгийрээ ингээд юм яриад байгаа шүү гэж магадгүй. Агтай хүнд магадгүй хэрэгтэй зүйл байх юм бол та бүхэн бас авах хэрэгтэй. Бас хаях зүйлүүд хаях хэрэгтэй. Гэхдээ хичээж бид нар ганцхан л юм сайн бодож хэрэгтэй. Өнөөдөр инээжсэн маргааш байхгүй байхыг үгүйсэхгүй тий. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ хорвоо ертөнцийн дээр чи ганцхан амьдарч байгаа. Ганцхан амьдарч байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэгээд мөнх амьдрах юм шиг санаал бид нар чи одоо ингээл ганцаараа л баячаал өөрөө л гоё болол те бусд нь хамаагүй гэдэг тийм зарчмаар амьдарч болохгүй шүү дээ. Нийгмийн өнөөдөр байдал өнөөдөр хэцүү маш хэцүү байгаа улсууд маш олон байна. Тэгэхээр Монгол улсад хамтдаа хөгжихийн тулд гэр бүл маш доктортой байх хэрэгтэй гэж бодож байна. Гэр бүл хамгийн чухал зүйл гэр бүл бүтэн байх юм бол Монгол улс аяндаа тэг гоё хөгжиж явчихна дөө. Тэр ихтэй хайртай байх, өөр хүүхдтэй хайртай байх, гэр бүлтэй хайртай байх гэдэг ойлголт бол номер 1 асуудал шүү. Гоё халуун дулаан тэр гэр бүлийн хайр дүүрэн тий. Ертөөсөө л тэр. Өнөр өтгөн тэр гэр бүлийг бас зөкслөхын төлөө бас хуриалж байна. За. Нэвтрүүлэг маань өндөрлөх. Төхөж байна. Тэгээд миний одоо асуулт байгаа юм. Одоо артист болгоноос асууж байгаа. Одоо дуучин Экул гэдэг энэ артист хэрвээ хөгжмийн зэмсэг байсан бол ямар хөгжим шиг дуурах бол? За, ястаа бодож байгаа юм байна. Тэгтээ бодъё. Ямар аялалгүй байх бол? Мэдээж одоо маш олон гаалтай дуу аялал хөгжмөнүүд байдаг те. Тэндээс лимб юм болов? Лимбо. Хүү. Тий. Ягаад лимбэг вэ? Лимб өөрөө их гоё тийм салхитай байхгүй. Нэг гоё тийм цөөрөт те. Би ч өөр ингээд яг тийм нэг лимбний аялал өдр чинь нэг тийм гоё. Ингээд нөгөө та нар ингээд ерөн зүгээр сонсоод үзээрэй. Нэг гоё тийм ингээд нэг гоё лимбний аялал яг ганц тийм цуур хөгжим шүү дээ. Одоо тийм ингээд одоо нэг гоё юм гоё уулан дээр ч юм уу те ингээл нэг хараал ингээд бодоол ингээд салхи ингээд жоох ингээд салхилаал те. Тэгэл юм бодоо сонсч тэр гоё лимбний тэр гоё нэг шиг аялах мэдээж яг Монгол хүмүүс бол морин хуур энэ гэл ингээл янз бүр ингээл юм бодох баг. Зүгээр сая би ингээд нөгөө асуухаар чинь бодохгүй юу. Өөрийгөө зөөрлүүл гэж бодсон чинь лимб их магадгүй надтай их. Яг бол их тийм гоё. Магадгүй би лимшиг мэдрэмж өгөхийг хүсэж байна. Магадгүй тийм л юм байна. Тий. Түүнээс шүү айгүй. Миний хоолоо молоо одоо юу шиг хийл мэл шиг дуурна гэл ингээл зөөрлөл та. Яг зөв би өөрийнх нь нөгөө зан төрөх одоо ингээл нөгөө ер нь өөрийнхөө тэр нөгөө артист гэдэг утгаараа ингээ бодохгүй юу. Ер нь ямар хөгжим надтай нэрээ тохирох вүлээ гэж. Одоо нөгөө тухайн хүний одоо артист трактор ч юм уу тийм магадгүй. Тий. 26 оны анхны дугаарыг маань одоо аялгууд хураа зориулж
бид бүхний нэвтрүүлгийг бүтээлсэн дуучин одоо Экул танд баярлаа гэж хэлмээр байна. За их баярлалаа. Их сайхан ярилцлага боллоо. Яг гоо битээр илүүтэйгээр нөгөө би ч нөгөө жоохон ийм хөө сэдвэр их ярих дуртай. Ер нь илүү одоо нөгөө амьдрал ах уу те. Бид нар чинь бас нэгэндээ болж игэл нэг хоёр хүн ярьж байгаа нэг дундаасаа нэг зүйлийг бас нэг хүнд нэг ойлгуулчих гээд байгаа ийм л санаа шүү дээ те. Тэгэхээр яг зүгээр өнөөдөр их сайхан байна. Бүх зүйл сайхан болно. Тэ өнөөдөр магадгүй сэтгэлээр дундуур байвал өөрийгөө ялаарай. Сэтгэл чинь өнөөдөр дутуу байх юм бол гой хөгжим сонсоорой. Тэ нэх гой хөгжим сонсоод нэх гой юм үзээд одоо гой кино ч юм уу тэ нэг гой тэгээд нэг дуртай нэг амттнаа идээд тэ нэг шоколад ч юм уу идээд тэ өөрийгөө баярлуулаа. Өөрийгөө баярлуулаад чүү гээл ингээд нэг морин дээр мордоод нэг давхитаг даа нэг эр хүн тэ. Тэр бол бити шантраараа бүх зүйл сайхан болно. 2026 он бол одоо зөвхөн чиний одоо тийм жил байх болтугай тий зөвхөн чиний гэдгийг ойлгож байна үү те зөвхөн чил энийг ялж туулж гарах ёстой шүү л гэдэг юм санаа байхгүй. Тэр утгаараа бол өөрийгөө гоё ялсан, дийлсэн гоё ололт дамжилттай ийм гоё жил байгаасаа тэгээд болж игэл өвчин зовлон муу мухай зүйл бид түүнээс холор байгаасаа гэж бодож байна. Тэгээд миний өвч гэсэн 2026 он их гоё эхэлж байгаа учраас их гоё өөдрөг цоглог ямартай гоё юм. Баярлалаа танд. За баярлалаа. Тэгээд 26 оны анхны дугаарыг үзэгч та бүхэн маань хүлээн авлаа. Тэгээд 26 он бол одоо маш олон гахалтай сэтгэл хөдлөсөн үйл явдлуудаар дүүрэн дурсамжаар бас дүүрэн байх болтугай. Тэгээд ямар он зогсоож чадах вэ тийм ээ. Бага цаг хугацаанд хамтдаа гоё дүүрэн байцгаая. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд таныг дахин нэг дууг бид бүхэнд зориулаач гэж хүсэж байна. Тэгээд Хөхтөнгөр подкастын дугаараа энд хүрээд өндөрлүүлж байгаамаа. Та бидэнд ямар дууг зориулах гэж байна? За ингээд одоо миний өөрийн зохиосон үг хай. Зөөлөн хайр гэдэг дуугаа та бүхэндээ миний хамгийн анхны цомгийн нэр, хамгийн анхны тоглолтын нэр, миний зүрхний одоо гарсан аялгаа учраас Хөхтөнгөр радиог сонсож байгаа бүх сонсогч нартаа сайн сайхныг хүсэж та бүхний хайр чинь үргэлж гоё бат бөх одоо зөөлөн хайр шиг тийм гоё үнэнч байх болтугай гэж өрөөж би бүх хосуудтай зориулж энэ сайхан дуугаа дуулъя. Хүлээн сонсцгоё. Чамайг харсан тэр мөчийг санаж байна. Ариухан харийг эхлэлгэж тэр хүмүүд зүрхмээ шивнсэн уруулчин зөөлөн харцчин булаа имэх хагу харийг чамаас анхны мэдэрсэн ягаад зөөлөн юм бэ хацлыг өмнө чи очихдоо үнэнч байж шатхуу дурлал ягаад зөөлөн юм бэ дутуу харсан бэ чамайгаа би харсан Чамтайгаа хамт амьдрнаа ягаад зөөлөн хацлыг өмнө чи очихдоо үнэнч байж чадахгүй
чамайг би бүгд хайрласан хайрт минь чамайг би миний сэтгэлээс гарч байгаа юм. Яг одоо чимээ сонсож байгаа гэдэгт би итгэж байна. Дахин хэлье. Чи миний зөөлөн хайр. Чамайг харсан тэр мөчи санаж байна. Ариухан хайрыг эхлэл гэж тэр хүмүүс зүрхмээ шивэнсэн урууч золоо харцчин булаа имэх хагу хайрыг чамаар сах би мэдэрсэн хай ягади зогм юм харслыг өмнчи очихаа үнч бач шатхуу дуртад ягади зогм юм бэ дутуу харсан хайр чамайг би бүгд хайрласан хайр ягади зогм юм бэ харслыг өмнчи очихаа үнч бач шатхуу дутад ягади зогм юм бэ дутуу харсан хайр чамайг би бүгд хайрласан чамайг би бүгд хайрласан. За Баярлалаа танд. за Хүүхдийн подкаст маань энд хүрээд өндөрлөж байна. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд хүн бүхэн дагуулх хайрыг амжилт бүхний дээдийг хүсэн өрөөгөөд подкаст энд хүрээд өндөрлөж байна.